Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэтгэж сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажил мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгоогоо ажилуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За өглөөний минь өнөөдөр амралтын өдрийн өглөөл ер нь бол хвчлэн ингээд подкастаа бичдэг. Тэгэхээр амралтын өдрийн өглөөг юу яаж эхлүүлж гин. За тэгээд яг өглөөний цайгаа өнөөдөр уусан уу? Ер нь өглөөний цайны тухай энэ подкаст маань яриа эхэлдэг байгаа. За подкастт орж оролцуулж байгаад баярлалаа. Өнөөдрийн хувьд гэх юм бол өглөөний цайгаа уулга гарч ирсэн. Тэг яг өглөөний цай гэхээр нөгөө ажил амралтын өдөр гэдгээс илүү хамаарна л та. Тэг яг амралтын өдөр бол яг илүү нөгөө тогтсон гэхээс илүү нөгөө гэр бүлтэй хүүхдүүдийнхээ босох цаг энтрээс хамаардаг. Тэгээд яг амралтын өдрийн үед гэхээр эхнэр маань босоод ер нь бол хүүхдүүдтэй гэр бүлтэй өглөөний цай бэлтэж өгдөг. Энэ амралтын өдөрчлөлтөө ажлын өдөр гэсэн дийдэгтэй. Тэгээд нөгөө одоо нөгөө хичээл сургалт эхэлсэн байгаа болохоор гэр бүлийн хүмүүс маань болохоор өглөөд босоод цай аваа бэлтэж өгөөд өглөөний цайг ер нь бол тогтмол уугаад гардаг шүү. Окей. За яг нөгөө өглөөний цайны хувьд болохоор яг миний хувьд өөрөө өглөөний цайнд маш их ачаал бүгд л өгдөг. Тэгээд заавал өглөөний цай уухгүй бол өглөө эхэлдэг байхгүй юу? Ер нь бол айгүй муухай аштай байдаг. Би бол. Тэгээд тэр үднээсээ ер нь бол бас хүмүүсийг ч гэсэн нөгөө өглөөний цайнд жоохон ч гэсэн ачаал бүгд л өгөө заавал уудаг байгаасаа гэдэг үднээсээ иймэрхүү сэдвэр яриагаа ихтүүлээд авмаа. За тэгээд өнөөдрийн манай подкастны зочноор болохоор M Securities компани гүйцэтгэх захирал мөгжөөл оролцож байна. MG тий. За одоо MG гээл цааш нь дууд явчих шүү. За тэгээд түүний хувьд болохоор яг банк санхүүгийн салбартыг энэ бүх насаа зориулж яваа. За ийм хүн байна. Нийтдээ 15 жилийн ажлын туршлагатай. За тэгээд яг сургуульд одоо юу гэдэг бакалаврын зэрэг эзэмснээс хойш нийт 17 жил болж байгаа. Дундуур нь 2 жил гадагшаа бас магистр хамгаалаад ирсэн байгаа юм билээ. За тэгэхээр банкны салбарт тийм үү? Маш олон төрлийнх нь одоо юу гэдгийг талаас нь хилцснийгжийн хувьд ажилласан ийм ажлын нэлээд ийм баялаг түүх байна л та. Тэгээд энэ банкны салбартаа одоо мөн юу гэдгийг бас л банк санхүүгийнхаа салбарт одоо гүйцэтгэх удирдлагын түвшинд ингээд ажиллаж явж байна тий. Тэгэхээр яг битэрийн яриа илүү ийм банк санхүүгийн салбартай холбоотой жинхэнэ илүү гоё одоо юу гэдэг карьерийн замнал тий ажлын туршлага одоо чаленжууд юу гэдэг ийм талаараа явна гэж бодож байна. За тэгээд бас онцолж хэлэх нэг зүйл нь болохоор ер нь би нөгөө подкастынхаа скрипт буюу юу ярих агуулга бүх юмаа бол урьдчилаад бүх зочдынхоо хувьд бол гаргаж бэлтгэдэг. За яг энэ удаагийн зочны хувьд бол яг unscripted явж байгаа анхны дугаар болж байна. Тэгэхээр шууд нөгөө интерсасараа гэдэг шиг тий. Тэгээд юу хамаагүй ярих вэ? За тэгэхээр айг бахаал гэж бодож байна. Тэгээд за бас ерөөхдөө бас нэг бид хамт нэг төсөлтөөр бас хамт ажиллаад тодорхой хэмжээнд бас нөгөө ярианы төвшөнд гэх юм уу те хоорондоо бие биенээ ойлгохдаг болсон. Тий ойлголцож байгаа учраас бас гайгүй явчих хаа гэж найдаад шууд яриг дараад эхэлсэн байгаа шүү. За ойлголоо баярлалаа. Нөгөө банкны салбар гэхээр зөв банкны салбараас яриагаа эхлэе гэж бодож байна. Миний хувьд тэгээд одоо ч яг нөгөө сургууль төгссөнөөс хойш гээ сая өөрөө чи хэлснээр яг банкны салбарт бол ингээ бүтэн ажилласан. Тэгээд яагаад банкны салбар руу орсон гэхээр нөгөө нэг мэргэжил сонгохоос эхлэх байх л та. Тэгээд тэр үед чинь яг нэг намайг төгсөөл ингээл яг нөгөө нэг мэргэжил сургуулаа сонгож явах үед юусэн бэх юм нөгөө банкч амар гоё байлаа шүү дээ. Нөгөө банк ингээл айгүй салбар гарч ирээл хүмүүс нь айгүй ингээл гоё хувцлагч гэдэг юм уу ингээл амар банкны ажил хийгээл амар гоё харагддаг. Яг гоё санагддаг. Тийм биш яг хаа нэгдүгürt нь болохоор банкыг сонгосон шалтгаан дээр юм. Тэгээд би чинь болохоор 4-8 онд болохоор 2004-өөс 2008 онд болохоор худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн яг миний яг нэг дипломн дээр байдаг тэр нэршлэн их юм уу банкны эдийн засгийн диплом бодгоч гэж явдаг байхгүй. Тэгээд би өөрөө болохоор яг нэг банкны талаар яг сурсан хүн бол таарад байгаа байхгүй. Тийм ээ тий. Яг банкны эдийн засгч гээд тэгээд 4 жил сураад төгсөөд тэгээд мэдээж хэрэг нэг сураад төгсөх юм чинь яг нэг банкнаа орж ажиллая гээд. Тэгээд яг нэг яг сурж авах үед бас аюу олон зүйл болсон тий. Голомт банкны нэг сэтгэлийг авдаг байсан би ч бас оюутны сэтгэлээ авдаг байсан шүү дээ. Тийм ээ. Муу тийм үү.
Тэгээ би ч болохоор 3 жил авсан. 2 3 4 дэх курстэй гээд. Тэгээд угаасаа яалтч хүн ингээд тэр салбар руу угаасаа оюутан байхасаа эхлээд гээд айгу гүнзгий орсон гэх юм уу. Тэгээд голон банкнаас чинь нөгөө ингээд дэлхийн намтайг бас төгсөөд ингээд холбоотой байх тэр нөгөө нэг арга хэмжээнүүд нь зөндөө явдаг. Гэх мэтчлээ ингээд явсараад угаасаа ингээд нөгөө оюутан болоод энэ жилээр сурцсан. Тэгээд нэмээд угаасаа тэр нэг арга хэмжээнд явчихсан болохоор банкны салбараас энэ өөр салбарт ажиллах боломж угаасаа тэгж өөр салбарт ажиллая гэж ернөөс бодож байгаагүй. Тийм бодол орж ирв. Тэгээл энэ банкны салбарт орсон даа. Подкаст эхлүүлээд асуулт асуух гэсэн чинь шууд өөрөө асуугаад өөрөө хариулж явчихлаа тийм. Хоолой ч сайн нөгөө төсөл идэх гэсэн. Бүр яг нэг тэрнээ орсон биш тийм. Нэгэнтээ юм бол эмжи өөрөө нөгөө нээлттэй хийдэг болохоор өөрөө нээлттэйг явчихчихлаа. Тийм. За ерөнхийдөө иймэрхүү вайбараа явчихвал зүгээр л шүү дээ. Тэг яг илүү жоохон банкны салбар за анх бол тэгээд орсон биз дээ. Тэгээд юуг нь ажлын туршлагыг харахаар бас олон гэх юм уу 2 3 банк ингээд амжаа явсан байгаа тий. За сүүлд бол нөгөө одоо яг M security-г өмнө бол M банкнд байсан байгаа тий. Тэгэхээр ер нь бол нөгөө энэ M банк ч өөрөө Neo банк тэгээ digital банк гэж явж байгаа шүү дээ. За тэгээд одоо ингээд олон банкуд хоорондоо ямар ялгаатай байдیں۔ Тий. Тэгээд бас чи нөгөө юу дотроо болвол олон төрлийн хилтэст ажиллаж байсан байгаа шүү дээ. Тэр нэг тийм онцлогуудыг нь ярих юм бол одоо юу гэдгийг тэр банкны салбарын нэг бизнесийн онцлог гэж нэг байна шүү дээ. Тэгээд одоо орчин үеийн банк юу ямар болчиход байна. Тэ тэр туршлагаасаа болцвол тэгэхээр нөгөө банкуудын ялгаа гэдгээс нь хэлэх юм уу. Тэгээд яг өөрөж хэлснээр ер нь бол нэг нийт амьдралынхаа турш гэдэг юм уу. Одоо ажилласан хугацаанд 3 банкнд ажиллаж үзсэн. Ажиллаж үзсэн тий одоогор үзсэн байна. Тэгэхээр болохоор ажлын гараагаа Хас банкнаас эхлээд тэгээ Хас банкнэр бол би чинь 10 жил ажилласан байгаа. Тэгэхээр 10 жил ажиллахдаа бас нэлээд хэдийн хилцэх газруудаар ажиллаж байсан. Тэгээд анх бол ороод би нөгөө хөрөнгө зохицуулалтын газар гээд ажиллаж байсан. Тэр нь болохоор нөөцийн удирдлага валют гээд ингээд нөгөө арилжаа тал руугаа тийм. Тэгэхээр хөрөнгө зохицуулалт гэхээр одоо нөгөө сонсож байгаа хүмүүстэй жоо ойлгомжтой болгоё л да тийм. Тийм хөрөнгө зохицуулалт гэхээр юу идэг вэ гэхээр зүгээр хамгийн энгийнээр хэлэх юм бол хөрөнгө гэдэг чинь нөгөө одоо нэг банкнэр байгаа нөөц мөнгө гэх юм уу? Одоо жишээ нь сулж үлдээд байгаа мөнгө өрөнгө ч юм уу. Одоо өдөр тутмын нөгөө хайрцагчд маань салбар дээр очиод мөнгө харьцдаг штэ. Танай банкнаас бэлэн мөнгө тэдийг авах гэсэн энэ гэдэг ч юм уу. Тэгээд цаашлаад нөгөө Монгол банкн дээр байж байгаа харилцагтаас гадаадын банкудад байгаа одоо сулж үлдээд мөнгө өрөнгө нөөц тэрийг ерөнхийдөө ингээд үзэгддэг. Одоо нэг жилсэн гэх юм уу? Тэгээ нэмээд нөгөө валютын арилжаа. Тэгээд тэн дээрээ нэмэгдээд бусад нөгөө нэг актив пассив гэдэг нөгөө ингээд 5 6-аараа нөгөө балансын бусад хэсгүүд бас оролцоо явуулдаг тийм үүрэгтэй. Тийм тэгэхээр банк ч нь өөрөө ингээд төсөөлөхөр юу гэдэг одоо иргэдэд төсөөл бусад аж ахуйн нэгжүүд олгож байгаа зээл гэдэг чинь айгүй том бүтээгдэхүүн аа шүү дээ. Тэгэхээр саяны хөрөнгө зохицуулалтын хэсэгт зээл удирдлага авч явах юм уу? Үгүй зээл нь орохгүй. Яг нөгөө зээлээс бусад хэсэг гэдэг ингээд баг ойлгочихд болно. За. Гэхдээ нөгөө нэг тэр ингээд юу гиндээ тэр нөгөө материаллаг те яг аж ахуйн талын биш. Тэгээд тэр зээлтэй холбоотой хэсэг биш. Яг нөгөө мөнгө дүүрэгтэй холбоотой зээлээс бусад хэсэг гэдэг. Ер нь бол ойлгож байна. Тэр бол хөрөнгө удирдлага хэсэгт хамаарч байгаа тий. Тэгээд тэр хэлсээс нь анх гараа ажлын гараа хэлсэн. За тэгээд өргөжлүүлээд одоо нөгөө гол нь хасад ажилласан дараад нь тээвэр хөгжлийн банк тэгээд M банк гэж явж байлаа. Тийм тэгээ 3 банкнд ажилласан. Хасын хувьд яасан гэхээр яг эхлээд нөгөө ороод суралцсан. Нэгдүгээр нь бол надад бол нөгөө байгууллагууд ч өөр өсдөг гэсэн соёлтой санагддаг. Соёл, байгууллагын соёл мэдээж хэрэг байгууллагын соёлоор бол ялгарч байгаа. Тэгээд тэр нь болохоор яг байгууллагыг тодорхойлж байгаа бас нэг чухал үзүүлэлт юм гэж боддог. Тэгвэл ингэж асуувал ямар вэ одоо хасаас сурсан тим юм юу вэ? Тэр 3 банк байгаа шүү дээ. 3 банкнд ажиллаж байгаа хугацаанд яг энэ банкнаас би нэг ийм зүйлүүдийн хэлбэр сурч аваад яг надад илүү үлдсэн гэж хэлнэ гэвэл. За яг эхлээд хас дээр ярил да. Хас намайг орохт чинь ингээд бас ингээд байгууллагатад хэдэн жил болсон. Харьцангуй нэг үйл ажиллагаа нь ингээд тогтворжоод нэлээ олон харилцагчтай болсон ингээд тим банк байсан. Тэгэхээр нэг юм нөгөө бусад хоёртойгоо харьцуулах юм бол миний яг ажиллаж байгаа хугацаанд хамгийн том нь байсан гэх юм уу? Одоо жишээ нь тийм. Тэр хөгжлийн банк бол одоо хасаас нөгөө нэг хэмжээний үе ажилчдын хувьд ч гэдэг юм уу? Нөгөө актив хөрөнгөний балансын хувьд ч гэх юм бол арай том байсан байгаа даа. Эм банкны хувьд ч гэсэн би нөгөө ороод
байгуулагдаж явах үед нь орсон болохоор харьцангуй яг нөгөө миний ажиллаж байгаа хугацааны 3 макийг нөгөө ажиллаж байсан хугацаагаар харьцуулж байна. Өөрөө ажилласан хугацаараа. Одоо бол мэдээж ирэх хэмжээ харьцаалгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хас банкнаас би бол нөгөө юу сурсан хэрэг илүү ингээд нэг доктортой нэг том процесс дотор байхад би өөрөө хэн бэ гэдэг илүү нэг тийм нэг процессын нэг хэсэг байх талаар илүү суралцсан. Тэгэхээр үйл ажиллагаанд тогтсон гэхээр нэг юм том эриг арааны нэг жижиг хэсэг нь бол явжсэн гэх юм уу. Тэгээд үйл ажиллагаанд тогтсон харьцангуй доктортой тим банк байсан байдаг байхгүй. Тэгээд тэрний болохоор шалтгаан яг саяны хэлсэн хэмжээтэй холбоотой. Хоёрдугаарт нэг хөрөнгө оруулагч тэр нэг үгэнд нэг human capital-ийн тэр нэг бүрэлдэхүүнтэй холбоотой юм шүү. Дараагийн хоёр банк маань нөгөө харьцангуй жижигхэн байсан болохоор яасан бэ гэхээр нөгөө жижиг банкн дээр тэр процесс нь илүү хурдан явдаг гэх юм уу те томьёогоо бодох юм бол жижиг дугуй том дугуй ир чинь жижиг нь илүү хурдан иргэн шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргах хурд илүү хурдан гэдэг ч юм уу. Тэг хэмжээ жижигхэн болохоор нөгөө хоорондын харилцаа бас хурдан явдаг ч юм. Тэг ийм ялгаанууд бол байсан юм. Тэг нийгмийн байгууллагын соёл хоёрдугаарт нөгөө процессыг л хийсэн болов. Тэгэхээр нөгөө нэг бас дөнгөж төгсөөд илүү том бүтцтэй ч гэх юм уу тийм том газар ажиллаад илүү олон зүйлсүүдийг яг хүмүүсийн ард үгнүүд хоёр янз байдаг л та. Гэхдээ яг миний өнцгөөс бол бас харьцангуй том газар ажиллаж үзвэл бас илүү одоо давуу талтай мүү гэж хараад байдаг. Зарим тохиолдолд жижиг газар ажиллахаар бас олон төрлийн юм хийж үздэг гэх юм уу те нэг дор зөвхөн нэг албан тушаалд баригдахгүйгээр гэх юм уу те бас тийм давуу талтай байдаг гэж хараад байдаг. Чиний үед яг тэрийг юу чаддаг одоо дөнгөж төгсөж байгаа хүмүүс аа шүү дээ те. Тэр хүмүүс рүү одоо санхүүгийн салбарт орох гэж байна те. Тэгээд за бүр банкны салбарт орох гэж байна. Тэгвэл ер нь яг тэр талаас нь хариул сайн дээр жижиг том. Миний хувьд болохоор зүгээр өөрийн баримтлаг зарчим гэхээр нөгөө нэг томоосоо жижиг рүү гэдгийг ингээд хараад байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд алдартай бизнес менежер хэлсэн үг байсан. Эхлээд чи ингээд 10,000 хүнтэй газар ажилд ороо те. Дараа нь болохоор ингээд 1000 хүнтэй ажилд ор. Тэгээ 100 хүнтэй ажилд ор. Сүүлд нь чи ингээд 10 хүнтэй ажиллаад байна. Тэр надаа би чинь нэлээд хэдэн жилийн өмнө яг энийг ингээд сонсч байсан байхгүй. Тэгээд тэр санаа нь юу юм гэхээр эхлээд том газар ороод нэг процессын нэг хэсэг болоод ажиллахаар ингээд харьцангуй юм сурах боломж чи илүү нээлттэй юм. Гэхдээ нөгөө ингээд ажил талаасаа. Тэгээд дараа нь болохоор ингээд нөгөө цөөхөн хүнтэй байгууллага руу ажиллаа явахаар илүү нөгөө өөрийгөө дайжлах тэр нөгөө бусад чадварууд чинь тэртээ тэр хүн нэмэгдээд явна гэх юм санаа хэлж ийн гэж ойлгоо. Зөв. За тэгэхээр тэр логик бас нөгөө нэг олон жишээн дээрээс ажилладаг бах тий. За тэгвэл одоо нөгөө сая бол нөгөө нэг юм ялгаатай байдал гэдэг ингэ ярьж байгаа бол одоо илүү нөгөө банк санхүүгийн салбар гэдэг бусад салбаруудаас их юм уу тий. За яг аудит дээр ажилладаг байхад бол бид нар нөгөө нэг санхүү болон financial болон non financial гэдэг бүх салбаруудаа хуваадаг байхгүй. Тэгэнгүүтээ financial гэдэгт мэдээж санхүүгийн байгууллагууд орж байгаа хамгийн том төлөөлөл нь мэдээж банк л гэсэн үг шүү дээ. За тэгээ бусад бүх байгууллагууд үнэхээр нөгөө нэг тэр нэг юм юу н жоох ялгаатай байдаг. Олон улсын хувьд ч гэсэн угаасаа өөрөө санхүү болон non financial гэдгээр арай жоохон өөр ингэж явдаг. Тэгэхээр тэр талаасаа одоо яг банк санхүүгийн салбар өөрөө бусад салбаруудтай харьцуулахад яг юу н одоо тэр салбарт ажиллахад гэсэн үг шүү дээ. За та өөрөө санхүүж мэрэгчлээ хүн юм байна. Гэхдээ яг санхүүгийн салбарт ажиллах уу эсвэл өөр бусад салбарын санхүүдээр ажиллах уу гэдгийг асуулт байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээр илүү бас давуу тал нөгөө талаасаа сул тал болдог ч юм уу чаленж тийм сорилтууд нь юу гэж хардаг вэ? Би болохоор яг хүн болгож ажиллаж байгаа салбараа магтдээ шүү дээ. Тэгэхээр би бол банкны салбарыг угаасаа чухал эдийн засаг санхүү гэлтгүү ингээд нэг улс орны ингээд цогцоор нь харах юм бол айгүй чухал салбар гэж боддог. Тэгээ миний хувьд бол нөгөө яг хүнтэй харьцуулах юм бол ингээд зүрхэгтэй зүрлэмээр санагддаг байхгүй. Тэгээ яагаад гэж байгаа гэхээр чи нөгөө одоо бол нөгөө яг санхүүгийн салбарт эргэлдэж байгаа тэр нөгөө мөнгөн хөрөнгө урсгалыг бүгднийг нь бол одоо удирдах хянаж байгаа салбар шүү дээ ялцчихгүй. Тэгээ зөв хүнээр харьцуулаад бодохоор нөгөө ингээд зүрх чинь ингээд бүх биеэр нь ингээд цус шахдаг те. Ингээд бүх бие нь явж байгаа цус нь бол ингээд зүрхээр нь дамжаад тараагаа тураагдаад явж байгаа. Тэрнтэй ажиллахаа нөгөө эдийн засгт байгаа тэр нөгөө санхүүгийн хэрэгсэл мөнгөн хөрөнгө чинь болохоор банкар дамжаад бүх салбар руу зээл хэлбэрээр очиод буцаад нөгөө талд нь их усүр харилцах хадгаламж хэлбэрээр явж байгаа болохоор банкны салбар бол айгүй чухал. Тэгээд ер нь бол ингээд зүйлээ бодохоор нөгөө бүх салбар руу хүрч чаддаг тэр нөгөө мөнгөн хөрөнгө зээл бүтээгдэхүүнээрээ дамжуулаад тэгээд энэ болохоор яаж вэ гэхээр тэр бусад салбарууд юу болоод байгаа гэдгийг мэдээлэлтэй бас ойрхон байх боломжийг олгодог гэсэн. Одоо жишээ нь одоо зээл төрч гэлдэг юм уу те. Одоо жишээ нь аль салбарын зээлийн чанар те ямар байна гэдгээс хамаарат тухайн салбарт
зээл их гарах юм уу, бага гарах юм уу гэдэг ч юм. Тэр мэдээлэл угаасаа хүсүүсээгүй ингээ яригтай асуудалтай явж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь болохоор банкны салбар нэг эдийн засагт айгүй чухал салбар. А хоёрдугаарт нь болохоор давуу тал нэг нэг бүх салбарын мэдээлэлтэй байх боломжийг олгодог. А гуравдугаарт нэг нөгөө миний ажлын үед гэх юм бол нөгөө хөрөнгө зохицуулалт гэдэг ч юм нөөц удирдлага гэхээр бүр яг нөгөө өдөр тутмын яг нөгөө эдийн засагт болж байгаа мэдээлэлүүд айгүй их ойрхон байх тийм боломж олгодог гэсэн. Валютын хаш гэдэг ч юм уу те. Өдөр тутам айгүй хэлбэлцэж байгаа шүү дээ. Одоо зах зээл бодлогын хүч гэдэг юм. Тэртээ бүр яалтч ойрхон байх тийм. Одоо яг нөгөө яг ингээд банкны салбараас гараад арай жоохон өөрчлөгдсөн чинь нөгөө мэдээллүүд айгүй хөвүүлж байгаа. Одоо чинь хаяа заримдаа чинь ингээд бүр 7 хоног нөгөө валютын хаш маш мэдгүй явцсан юм тий. Хаашаа тэр юу болж байгаа юм болоо гэж бодогдох үе заримдаа байгаа даа. Тэгэхээр банкн дээр ах нэгдүгüүрт нь бүх салбарын мэдээлэлтэй байдаг. Хоёрдугаарт нь яг цаг үеийн мэдээлэлтэй байнга харьцдаг байсан. Тэгэхээр давуу талууд нь бол айгүй их байна л да. Тэгээ би өөрөө доктор нь ажиллаж байсан болохоор тийг санагдчих швэн. Магадгүй нөгөө өөр салбарт ороод үзвэл бас бусад давуу тэр салбарын давуу талыг мэдэх байх л та. Тэгээ өөр салбарт ажиллаж үзээгүй болохоор яг тэр салбарын ийм салбар гэж хэлхээс илүү надаа яг ингээд өөртөө одоо яг бодогдож байгаа давуу тал бол тэднэр байна. Ааха зүг. За тэгвэл одоо ингээд хоёулаа банкныхаа салбарыг ерөнхийдөө энэ нэрийгаа тэгээд одоо энд нь үлдээгээд ингээд одоо бол энэ M Securities компани гүйцэтгэх захирлаар яг энэ компани ч өөрөө яг үүсгэн байгуулагдаад яг 1 жил болж байгаа. Өөрийнх нь ажлыг хүлээж авч яг 1 жил болж байгаа буюу яг энэ гүйцэтгэх удирдлага жилийн өмнө л өөрөө ингээд тэмдэглээд одоо ажиллаж штэ. Тэгэхээр шинэхэн CEO авах гэдэг штэ тий. Тэгэхээр яг тэр нэг үеийн шилжилж байгаа момент гэх юм уу тий. Ер нь M банкнд байхад нь энэ ажлын санал ирээд ийшээ шилжиж байгаа. Тэгээд дээрэс нь яг тухайн үед ямар одоо мэдрэмж төрж исэн яагаад ийшээ ингээд ажлыг хүлээж авахар шийдвэр гаргаж исэн бэ гэдэг асуулт байна. Тийм манай компани чинь яг нэг гэрчлэгээр байдаг огноонод яг 2 хоногийн өмнө болсон байхгүй жил яваад тэр. Тийм тэгээд яг нөгөө шилжих процесс чинь би нөгөө ингээд толгой компани нөгөө хоёр холбоотой компани хооронд шилжсэн болохоор харьцангуй нөгөө процесс айгуу тийм нөгөө смут явсан гэх юм уу хажмаар. Тэгээ одоо нөгөө нэг ингэж байгаа шүү дээ. Хууч жоон банкн дээр бол одоо нэг газрын захирал ч юм хийжсэн байгаа даа шүү дээ. Тэн дээр дахиад энэ шинээр үүсгэн байгуулагдаж байгаа компани CEO гэхэр чинь чамд яг тухайн үед яаж хүлээж авч ирсэн. Тэгээд нэг тийм илүү гоё ингээ мэдрэмж талаасаа тий. Тэгээд тэр чинь ингээ гэр бүлэрээ ярилцаа шийдэж мэдж байгаа шүү дээ. Тэр нэг жоохон детайлуудыг яриулах гэдэг юм л та. За. Тэгээд төсөл нь бол яг нөгөө ингээ толгой компани дээр угаасаа ингээ судлагдаж ирсэн. Толгой компани ч болохоор нөгөө бизнесүүдээ угаасаа ингээ бойжуулаад өсгөөд тий. Амжилт нь гаргаад ингээ хариу туршлагатай. Тэгээ би болохоор яг нөгөө банкн дээр ажиллаж байсан. Тэгээд нөгөө захирал маань болохоор надаа нэг өдөр ингээ дуудахгүй юу? Хоолой нэг юм яриадахыг гээд. Тэгээд тэр нь яд вэ гэхээр бид чинь нөгөө ингээл өдөр болгон хуралдаал ингээл янз бүрийн асуудлаар зөндөө уулзалтаа явдаг. Тэгээ нэг удаа ингээд нэг хурал дуусаад хурал дуусаад тэгээд хурлын өрнөөс гараа явах болсон чинь захирал гэсэн юм. Хоёулаа нэг уулзаадах. Өнөөдөр нэг уулзсан шүү гэдэг. Тэгэхээр би за. Тэгээд би чаа визээ уулзсан гэсэн. Би чаа дуудъя гэсэн. Тэгээд хоёулаа ингээд орлын өрнөөс гараа явцсан. Тэгээ би чинь захирал маань дууддаггүй. Би бас нэг ингээд дуудах юм болов энэ тэргээд. Тэрний хурал чинь өглөө болсон юм. Тэгээ өдөөс хойш нь болохоор бас нөгөө гарах ажлын тэрмнүүдээс жоохон ингээд те зэгцлээд аль болох нөгөө дуудах үед нь бэлэн бай гэдэг ч юм уу. Илүү нөгөө дотоод ажлуудаа хамжуулаа ингээд явчихсан. Тэгээд ажлын цаг тарах болоод тэгээд захирал маань дууддаггүй. Тэгээ би гайхаа нөгөө туслах дээр нь очиод захирал уулзъя гэсэн яасан юм бол гэсэн чинь өрөөндөө оролтоо хүмүүстэй уулзч нэрэ болоогүй ингээд. Тэгээд тэгэхээр за би тэгвэл одоо ингээд ажлын цаг дууссан юм шиг явж идэм болов гэж бодоод. Тэгээ би чинь яг гарах гэдэг чинь захирлуудад одоо хөлөөд нэг уулзаатгая гэдэг. Тэгээд уулзаад ирнэ бол энэ ажлын талаар ярилцж байсан. Ийм төсөл ийм ажил байгаа. Тэгээд хоёулаа энийг ярилцаатгая гэдэг. Тэгээд яг намайг сонгосон шалтгааны үед юм бол би ч нөгөө өмнө болохоор нөгөө хөрөнгө зохицуулалт те трежери дээр ажилласан болохоор илүү яг нөгөө энэ нэг арилжаа те хөрөнгөний удирдлага гэдэг ч юм зах зээл рүү илүү ойрхон болохоор бас намайг сонгосон юм болов уу гэж хараад байгаа байхгүй. Тэгээд надад бол яг нөгөө тэр нөгөө ингээд ярилцж яхад юу гэж бодогдож байсан бэ гэхээр ер нь бол нөгөөсөө мэддэг салбартай ярилцаа энэ төр гээл тэгэхээр ер нь ойрхон байсан. Тэгээд ер нь хоёулаа ярилцаа шийдсэн гэх юм уу. Тэгээд яг нөгөө юу гадаг шүү дээ. Одоо энэ банк бол мэдээж одоогийн яг хариуцж байгаа компанитай харьцуулбал бас харьцангуй том одоо байгууллага байна шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө нэг угаасаа дөнгөж байгуулагдаж байгаа компаниг удирдах байгаа юм чинь тэгэхээр нөгөө чамд нэг юм юу байх юм шүү те нэг юм эргэлзээч гэх юм уу те. Яг тэр үе зүгээр бодсон гэхээр
тэр өдөр чинь 4 өдрөөс авахгүй яг ууц өдөр. Тэгээд захирал надад болохоор тэгжсэн за нэг юм байгаа гэж чи бодож байгаа надад нэг өдөр хариугаар хэлээрэй гэсэн. Тэгээд мэдээж амралтын өдөр чинь гэр бүлийн хүмүүстэй ярилцсан шүү дээ. Ийм юм байна гэдэг. Манай хүн бол дэмцсэн гэр бүлийн. Тэгээд яг хоо эргэлзээ байлгүй яг хоо тэгээд мэдээж эрийг нөгөө шинэ төсөл ингээд шинэ байгуулагдаж байгаа хэрэг нэгдүгээр нь болохоор би одоо чадах болоо те амжилт гарах болоо гэдэг мэдээж эргэлзээ байсан. Хоёрдугаар нь өмнө гэсэн нөгөө ингээд нэг том газраас жижиг газар л гэдэг юм. Цааш зарчимдаа нийлээдсэн байхгүй. Тэгэхээр өмнө яг хоо 100 хүн дотор ч юм 1000 хүн дотор ч өөрөө ороод ажиллахад те чиний нөгөө нэг тэр процесс том дотор ингээд магтгүй ингээд чиний оруулах хувь нэмэр чинь дэдийн хэмжээгээр багаж болно шүү дээ. Яг хөө тэр нэг хүн муу сайн ажиллахаас үл хамааран. Тэгэхээр чи магадгүй ингээд жижигрээд байгуулгын чинь хүмүүсийн тоо багасаад явах тусам одоо нэг ч хүнд ноогдож байгаа тэр нэг хувь нэмэр бүтээмжийн асуудал гэдэг ч юм угаасаа өсвөөсөө нэг том хувь эзэлдэг. Тэгэхээр бас нөгөө талаараа өөрийгөө юу гэж бодсон гэхээр жижиг гэхгүйгээр өөрийгөө бас нэг сориод үзье те. За тэгвэл одоо ингээд үндсэндээ бол нэг бүтэн жил нэг ер нь бол нэг шинэ ажилд ороод 6 сараас 1 жил болоход ч ингээд нэг ажлаа ойлгоод ямар ч төвчний ажилтан те тэгдэг штэ. За би одоо яг ийм ажил хийх гэдэг энэ юуг яг хийх хэрэгтэй гэдэг чинь гартаа орно гэж ярьдаг штэ. Тийм болчихсон байгаа гэхээр өөрийнх нь хөдөлгөөр бас яг гүйцэтгэх удирдлагатаар илүү энэ одоо дүрдээ гэх юм уу те арай илүү confident ч юм уу болж байгаа гэж бодож байна л да. Тэгэнгүүт эсвэргээр өмнөх бүх хийжсэн 15 жилийн ажлын туршлага гэд байгаа те. Гэхдээ төсөөлөд бодохоор угаасаа хийж байгаа ажлынхын цаг бүрээ гүйцэтгэх удирдлага болчоор амар өөр зүйлүүдэд фокус хийх хэрэгтэй болж байгаа тийм үү. Тэгэхээр одоо юу гэдгийг за нэгдүгürt нь за багийн хувьд нэг за жижиг баг байлаач гэлээ хамгийн их юм толгомжж байгаа сорилтууд үн те гүйцэтгэх удирдлага болоод тэгэхээр одоо нэг өдрийн ажил чинь дан хурал байх юм уу те өөрөө баг гүйцэтгэх гэдэг юм ажилбар бол хийхгүй байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр яг тэр талаасаа ингээд тэр өөрчлөлт нь өөрөө ямар байна тэгээд одоогийн яг тулгамдж байгаа тийм том сорилтууд нь гэх юм уу те танай байгууллагын хувьд ч гэж илүү байгууллага гэдэг талаас илүү яг өөрийнх нь хувь хүний хувьд илүү юу байна. За нэгдүгээр нь юм бол сая гэсэн нөгөө нэг олон хүнтэй ингээд өдөр тутам ажилтдаг байж хагаад арай нөгөө баг цөөн тооны хүмүүстэй ажиллаад эхлэхээр нэгдүгээрт нь юу анзаарэгдэж байгаа гэхээр багтаагаа ажиллах барил арга барилыг өмнө ажиллаж байсан багтаагаа бас нэг харьцуулаад байгаа байхгүй тий. Хүнийхээ хувьд тий дотоод одоо мэрэгчлэлтэн ажилтнуудын хувьд гэдэг ч юм. Нэгдүгээрт нь тэрэн дээр өөр байгаа. Тэгээд шинэ баг маань болохоор ингээд нөгөө одоо нэг ярьж байгаа нөгөө жинзи үе аягүй дандаа нөгөө тий жоох хүмүүс залуучууд тэгэхээр яг нь үеийнх нь бас онцлог тааруулах хэрэгтэй байна. Гэхдээ үеийн онцлог гэхээр тэр нь ингээд бүх хүн тийм гэсэн үг биш. Энэ бол хүн хүнд чинь ингээд янз бүрийн шинж чанар байгаад гэдэг ч байна шүү дээ. Тийм. Тэгээд сорилтуудын үед гэх юм бол бас нөгөө илүү өөртөө ажиллах шаардлагатай болж байгаа. Сорилт гэхээр өмнө нөгөө ингээд том газар ажиллаад гэхээр тий бас дээрээ ингээд 2 3 төвшний захиралтаач юм янз байгаа шүү дээ. Одоо тэнгууд хэдийгээр нөгөө дээр маань дээр ингээд тууцтай ингээд захирлууд байгаа ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагаанд болохоор би багийнхантайгаа байгууллага дээр ажиллахаас гадна өөртөөс ажиллах шаардлагатай болж байгаа. Илүү нөгөө ингээд өөртөө ажиллах тийм шаардлагатай болоод байна гэж харагдав. Тэгэхээр өөртөө ажиллах гэхээр одоо юу хийх юм те? Яг гоо тэрийг зүгээр ямар утгаар хэлж ийн гэхээр одоо шинэ банкн дээр хахад бол газрын захирал багт чинь хажууд ингээд 10 газрын захирал ч юм уу байгаа шүү дээ. Тэгэхээр би илүү яг нөгөө ингээд ижил төвшөндөө харилцах те. Өөрийгөө одоо харуу хэлэх юм бол харьцуулах, тэр хүнтэй харилцах те. Алдаа оноогоо ярих юмуд бол лөчөлөөтөө. Тэгээд энэс бас нөө би бинээсээ суралцж явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө ингээд шинэ газар шилжиж ирэхээ сорилт нэгдүгээрт нь ингээд нэг ижил төвшний харилцаанд өдөр тутамдаа явах тийм одоо хамтрагч байхгүй мисал гэдэг юм. Хоёрдугаарт нь багийнхан маань юу гэж ярьж байгаа гэхээр энэ бол одоо бас ингээд нөгөө нэг удирдлага гэдэг талаар нь харж байгаа шүү дээ. Яг нөгөө саяны хэлсэн юм чинь дутагдчих байгаа гэдэг нь бас тэргээр харж ирээд байгаа. Тэгээ ижил төвшний 2 газрын захирал хоорондоо ажиллаа яриа тий. Өгшөө энэ ингэж чинь тэрэн дэж чинь гэдэг нэг яхч өөр шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө хоорондоо удирдлага ажилтаа хоёрын хооронд ярих яриа бол яг тэрнээс бол шал өөр байна. Харин тийм. Тэртээ одоо яг харахгүй нөгөө SEO-гоор ажиллаж байгаа хүмүүсийн бас хамгийн том чаленжууд юм шүү дээ. Тэгээд магадгүй нөгөө хүмүүс илүү нөгөө ментор гэдэг зүйлийг хайдаг гэх юм уу тий. Тэгэхээр яг тэр тал дээр одоо мэдээж нөгөө ажлын байран дээр гэх юм уу хамт олонны дунд бол угаасаа дандаа өөрөөсөө одоо удирдлагын доор ажиллаж байгаа хүмүүстэй л харилцаж байгаа учраас тэгэхээр чиний хувьд илүү тийм өөр төрлийн харилцаануудыг яаж үүсгэж одоо ментортой юу тий жишээлбэл яг яг ажлын тухай гэх юм уу байгальтаа мэдээж одоо чинь хувь хүнийхээ хувьд гэх юм бол өмнө хамт ажиллаж байсан найз ахаасаа бол ер нь хөвчлэн зөвлөгөө авдаг. Нөгөө хувийн ч юм карьерийн шийдвэр гаргалтын төр ч юм уу.
яг сүүлийн ажлын үед гэх юм бол нөгөө тузын гишүүнч гэдэг юм уу. Ингээд мэдээж хэрэг ярилцах шаардлага тэр яг нөгөө тухайн цаг үед нэг цаг хугацааг мэдрээтэй ер нь бол ярилцаад явахыг бол ер нь бодож байгаа боддог. За тэгэхээр нөгөө нэг одоо ер нь их хвшлийн ажлын өдөр тэгэхээр яаж өнгөрч байна? Дан хурлаа. Ажлын өдрөө. Гэхдээ ер нь янз янз шүү. Тухайн өдрөөс хамаарна. Тэгээд миний хувьд гэх юм бол ер нь хурлыг аль болох 7 хоногийн эхнэрүү хий гэж ер нь бол боддог. Яг ингээд нийтлэг зүгээр яг ингээд нэг 4-5 дахь гэхээр хүмүүс чинь ингээд нөгөө амралтын өдөртөө бэлтгэж гэдэг юм уу гэх ингээд тэр нэг ажил хийх эрчин аяг бол тавтахад буурсан байдаг гэдэг ч янз янз ингээд байдаг ч тийм. Тэгэхээр ер нь бол хурлыг бол би нэг 7 хоногийн дундаас өмнө ч юм уу 3 дахаас өмнө ер нь бол хийчих гэж боддог. Тэгээд тэр тусмаа үдээс өмнө байвал сайн гэдэг ч. Одоо ингээд бид нэр юу гэдэг байгууллагад ажиллаж байхдаа ингээд олон төрлийн байгууллагад ажиллаад янз бүрийн соёлтой ингээд явж байгаа нэг юм компани нөгөө нэг удирдлага албан тушаалын хүн гэдэг хүнээс нэг юм тодорхой хэмжээний хүлээлт байдаг гэх юм уу тий. За тэгээд дээрэс нь хэрвээ одоо жишээл би хэрвээ компаниг удирдах хүн бол би нэг ийм л одоо жишээл 2 поинтыг компанийн ажилчдад заавал өгнө гэдэг ч юм уу тий. Нэг тийм бодлоод хүмүүст байдаг байх гэж боддог. Тэгэхээр чиний хувьд мэдээж өмнө нь тийм бодол байсан уу? За хэрвээ одоо тэгээ бүр яг бодитоор гүйцэтгэх удирдлага болчиход байна шүү дээ. Тэгэхээр компанийнхаа бодлогоор жишээлбэл тийм үү? Ялангуяа хүмүүстэй юу өгөхийг зордیں۔ Тэ илүү гоё юм нээлттэй шууд юм харилцаа байх юм уу тий? Одоо магадгүй нөгөө сүүлийн стартап компаниуд ч юм бол соёлын тийм байдаг шүү дээ. Захирал махирал гээл нөгөө амар тийм албан тушаалын тийм нөгөө нэг зөрүүгүү гэх юм уу тий? Харилцаан тийм найз юм шиг байдлаар явдаг. Ялангуяа Gen Z захирлууд бол өөрсдөө бүр тийм стилтэй өөрсдөө тодорхойлчдаг юм байна тийм ээ. Тэгэхээр яг тэр талаасаа юу ярил? Мэдээж байгаа л да. Тэгээ тэр яг нэг тэр бодол ч юм уу нэг санаа биштэй би нэг ийм захирал болох юмсан гэдэг нь миний хувьд яг хаанаас үүсдэг вэ гэхээр нөгөө өмнөх тэр ингээд хамт ажиллаж байсан те удирдуулж байсан хүмүүсээ ч юм уу туршлагаасаа олж авдаг юм болов уу гэж бодсон байхгүй. Тэгээд өмнө ажилд байхдаа ингээд захирлууд чинь бас олон захирлуудтай хамт ажиллаж байсан. Тэгэхээр тэр захирлуудаас за би яг ингэж болохгүй юм байна шүү ч юм би бол ингэхгүй дээ гэдэг ч юм уу. Заримаас нь бол энэ бол үнэхээр мундаг хүн шүү. Би яг нэг энэ чанарыг ч юм уу те энэ арга барилын үртөө ингээд одоо авъя та гэдэг ч юм. Тийм хүү би л ингээд туршлагынхаа хувьд те туршлагаасаа тэр зүйлүүдийг ер нь бодож байсан юм бол байгаа гэх юм те. Тэгээд зарим нэг захирлууд маань бол үнэхээр тийм яг нүг харилцаа дээр байгаа гэдэг ингээд нөгөө тодорхойлж ярий. Тий тодорхойлж ярий те. За тэгтээ яг ингээд тэр энтриг яхаар аюу тодорхойлох гэдэг юм л та тий. Тэгээ яг одоо жишээл миний хувьд ингэж боддог ихэвчлэн нөгөө ажилтнуудтай хооронд одоо юу гэдэг юм надад ирээд ямар нэгэн зүйлийг хэлэхэд одоо тухайн хүн тийм айдасгүй байгаасаа гэж боддог гэх юм уу. Одоо энэ манай захирал шүү дээ тий. Тийм болохоор би нэг ийм ирчүүл одоо захирал юу балаад юм яриад байгаа тий. Энэ хаана ийм байх юм одоо юу гэж чинь. Тийм байдлаар ингээд буцаагаад шууд ямар нэгэн тийм за загуусаа захирал ингэндээ гэд ингээд болчдөг штэ. Ер нь бол за тэгэхээр тийм ямар нэгэн одоо айдасгүй байгаасаа гэх юм уу тий. За нэг тиймэрхүү жижиг сажиг ийм деталууд л гэдэг аахгүй. Би зүгээр нөгөө манайх чинь маань байгуулах болохоор яа гэхээр 7 хоногт нэг ингээд хуралдаад ажиллаа ярьдаг байхгүй. Тэгээд тэр weekly гээд. Тэгээд тэрнээс ажлуудаа би хэлжсэн. Миний хэлж байгаа юм болохоор ингээд би бол та хэдийг зүв айдастай байлгамаар байна гэдэг байхгүй. Айдас гэх юм одоо тийм ажлын прешэр гэх юм уу. Тэгээд тэрний үуч авахаар нэг ажлын бус нь те захирал намайг өнөөдөр ингээд одоо те ажил дээрээ сууж байгаа суухгүй байгаа гэж харж байгаа болов гэж бодхоос илүү нэг ажилдаа төвлөрөөд нэг зөв стресстэй байгаасаа гэдгийг ажлуудаа байнг хэлдэг байхгүй. Тэгээ тэр нөгөө талаар юу гэж авахаар айгүй чөлөөтэй бай. Тэгээ ингээд захирал намайг өнөөдөр тохоцорч ирлээ гэж харж байгаа болов гэдэг ч юм уу. Ажлаас бусд өөр юм дээр бити ингээд надаас тийм ингээд стресс тийм айдас мэдрээсэй гэж хүсдэг. Тэгээ нэгдүгээрт нь бол ажилтнууд бол тэргээ сайн хэлдэг. Тэгэхээр танад цаг бүртгэлийн систем байдаг юм уу? Бага л да. Тэгэхээр тэр нь болохоор ингээд нэг ажил таск дээр тэр нь ингээд санаа зовх те стрессээ илүү одоо за би энийг яаж хийх вэ гэдэг юм те. Энийг одоо хариуг нь яаж гаргах вэ? Яаж болох вэ? Энийг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр илүү цаг ухаанаа зарцуулж ядраасаа гэдгийг хүсдэг. Тэгэхээр нөгөө нэг зүгээр ажилтных нь өмнөөс төсөөлөд бодохоор тийх юм шүү. Одоо хэрвээ нөгөө нэг ер нь нэг юм ингээд цагаар бүртгүүлдэг юм ажлууд байдаг шүү. Ер нь ихвшинл тийм л аа л да тий. Тэгэнгүүт за 5 минут доторсон 10 минут доторсон гэл тий. Тэнгүүт тэрний хэрвээ цалингаас нь суудагч боддог юм бол тэр нь зүгээр
цалингийн тооцоололтой холбоогүйгээр зүгээр хяналтын зорилгоор бас үйж болно тий. Тэр нөгөө байгууллагуудаас яана л баг. Марч болохоор нөгөө ингээд цагаа бүртгүүл явдаг. Тэгээ сая гэсэн тэр нөгөө залуучууд болохоор би үжилтэй гэхээр хэдүүлээ ер нь ингээл нэг сууснараа биш одоо нөгөө өсөн өрөг даалгавар тэрийгээр нь бол ажлынхаа үр дүнд өгнө. Тэгээд хүмүүс ч одоо ярьдаг шүү дээ ингээл нэг удаан суугаал их сууж байгаа гэхээр амар их ажил хамжуулж байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэрнтэй бол 100%. Тэгэхээр илүү нөгөө нэг одоо ажлын арга барил тал руугаа орох юм бол ер нь ямар одоо юу гэдгийг өдөр тутамдаа ийм төлсүүд гэх юм уу те гол хэрэглэгддэг төлсүүд нь юу вэ? Одоо жишээлбэл хүмүүс чинь одоо календарыг бол аягүй хөтэлдэг те. Эсвэл бол одоо нэг шин санаа юм байлаа гэхэд яаж тэмдэглэдэг гэдэг ч юм уу те. Нэг хүн болгоны нэг арга барилуд нөөр идэг шүү дээ те. Тэр талаас нэрвэл би болохоор ер нь нөгөө яг цаасан дэвтэр ашигладаг гэх юм уу? За. Ер нь бол гар утсаа их ашигладаг болоо тас үл үед. Энер чи мэдээж ирэх нөгөө нэг цаг төл тэр тэмдэглэлийн нөгөө нэг аппликейшн аягүй зөндөө байгаа шүү дээ. Тэр нь давуу тал нь юу гэхээр нөгөө дэвтэр чинь ингээ нэг юм бичээд тавьчихаар дараа нь нөгөө тэрийгэ заавал тухайн ажил дээрээ ч юм гэрт байх харах хэрэгтэй болдог шүү дээ. Тэгэхээр утсуул яадаг вэ гэхээр хадгалчаар сүлд нь утаснаасаа биш компьютерээс ч юм уу хаанаас чарж болдог болохоор илүү давуу тал санагдаад байгаа. Тэгэхээр аль болох дэвтэр дээрээ утсан дээрээ хөтлөө дараа нь хаанаас ч гэсэн нөгөө эргүүлээд харах боломжтой. Тэгээд угаасаа яг ингээд өмнө нь бол ингээл айгүй дэвтэр дээр бичдэг байлаа шүү дээ. Ингээл тэмдэглэл бичээл тэг нөгөө сул тал нь юу нэхэр дараа нөгөө заавал дэвтрээ авч явж харна. Харин тийм. Тэгэхээр сүүлийн үед яг нөгөө хэрэгжилж байгаа юм бол уцаа айгүй ашиглаж байна. Тэгээд авч явах гэсэн угаасаа хүн амар хэлбэр байн хамт явж идэх болохоор дараа нь харахад илүү ойлгомжтой. Яг зүгээр арга барил гэх юм бол нөгөө цаг ашиглалтын дээр айгүй ачлал бүгд өгөх шаардлагатай гэж боддог. Тэгээ уус нөгөө цаг хугацаа чинь нөөцтэй болохоор хязгаарлагдсан болохоор яалтчгүй цаг хугацааг аль болох нөгөө ингээд үр бүтээлтэй юмд ашиглая те. Тэгээ нөгөө алдагдсан боломж энэ төрөл хүмүүс зөндөө юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг ингээд өөрийн нөгөө зарчмын үед гэх юм бол илүү нөгөө цагийг ингээд илүү нөгөө үнцэнд авчрах, байлуу авчрах юмд зарцуулбал зүгээр юм болов. Тэгэхээр тэрийг яаж тодорхойлох вэ? Яг гоо тэр чинь бас нөгөө хүний ажил мэргэжлийн онцлогтой холбоотой байхгүй юу? Одоо чинь бидний нэг нөгөө санхүүгийн мэргэжилтэй хүмүүс хэрэг юу гэдэг вэ гэхээр санхүү эдийн засгийн гэхээр нэг нийтлэг аюу нөгөө мэргэжлүүд бидний нэг юм ойлголт өгдөг шүү дээ. Хязгаарлаа гэдэг нь бол нөөцөөр нөгөө хязгааргүй хэрэгцээг хангах чаа гэдэг нөгөө мөнгө төгрөг чинь ингээл хязгааргүй биш шүү дээ. Тэр зүгээр банкн дээр байх жишээ нь яадаг вэ гэхээр чинь харилцагчийн хүсэл бол хязгааргүй шүү дээ. Аль болох их зээл авна, бизнесээ өргөжүүлнэ гэдэг ч юм уу. Хүний хувьд ч гэсэн ингээл харахаар хэдүүлээ ингээл амар гоё ит бол том байртай болно, том машинтай болно гэдэг ч юм гээд хүний хэрэгцээ хүсэл аюу хязгааргүй. Гэтэл энэ чинь байгаль төр ч гэсэн ялгаагүй байхгүй. Төсөв хийлээ гэхэд чинь ялгаагүй л ингээ газар нэгжүүд чинь өөр өөрсдийнхөө ажиллагааг тэлэхтэй аль болох ингээл хэрэгцээнүүдээ бүгд ингээ хамруулах хичээн. Нөгөө талаас санхүүгийн хүмүүс чи яадаг вэ гэхээр ялцчгүй тэр нэг хэрэгцээг нь аюу оновчтой удирдах хэрэгтэй болоод идэг шин. Тэгэхээр тэр бас ер нь бол ялцч байлал үйдэг. Тэгвэл саяны нөгөө хариултаа ургуулад ингээд бодохоор юу яагаад вэ? Санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүс ийм одоо ур чадварууд заавал байвал илүү амжилттай ч юм уу илүү сайн байна гэвэл ямар ур чадваруудыг хэлэх вэ? Тэр яг харьцангуй ойлголт байх л та. Тэрний орон зүгээр яг санхүүгийн мэргэжил яг хүнийг одоо ямар байхыг шаарддаг ч юм уу одоо санхүүгийн мэргэжилтэй хүн аль чадвар илүү тогтож ийн гэдэг ч юм уу тэр талаас нь ярил бас зүгээр юм болоо. Тэр чинь нөгөө яг саяны юм ал дэлгэрүүлж байгаа юм л да. Тэнгүүд яаж яагаад нөгөө санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нөгөө soft skill-гээ ярьдаг шүү дээ. Одоо тэр чадварууд нь юу хөгжиж ийн гэдэг юм уу. Нэг бол одоо санхүүгийн салбарт ажилласнараа хүмүүс тэр ямар тийм чадварууд бий болж ийн гэдэг талаар бас хувьдаа бодож үзсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн тэр нь юу вэ гэхээр саяны хэлсэн нэг тэр нэг нөөцийн удирдах те хүмүүсийн хэрэгцээг хангах гэхээр чинь яалтч хүний хүмүүс бидний хүсүүсээгүй тийм нэг тийм шийдэл болох гэдэг тийм нэг дарамтны дунд одоо ингээд прешэр дунд ажиллаад байгаа байхгүй те. Тэгэхээр тэр нь яаж байгаа гэхээр тодорхой нэг юм хэсэг зүйлээр аюу үр ашигтай байршуулах гэдэг юм. Тэгэхээр яаж байгаа гэхээр юмыг тийм ирэмблэх те ач холбогдлоор нь ирэмблэх. Тэгээ аль болох оновчтой шийдвэр гаргах илүү тийм ингээд нэг бодох хэрэгцээтэй болгоод байгаа юм болоо. Тэгээ тэртлийн нөгөө аналитик хийх ч юм уу задлах тэр чадварууд өссөн үсээгүй ер нь бол сайж ядах шүү. Тэгээ тэр нөгөө талтай яаж байгаа гэхээр бид нар чинь нэгдэг штэ ингээл төсөв боловсруулна, хурал дэм танилцуулна, судалгаа хийх юм нөгөө талаас нээр хугацаанд дандаа баригдсан байдаг те. Одоо дараа 7 өдрийн хурлаар ийм танилцуулах гэж шүү. Нэр шинжилгээ хийгээд тооцоо хийгээд дүгнэлт гаргаа ороод ир гэдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр санхүүгийн мэргэжил яалтч хүмүүсийн нэг тийм нэг нөөцийн хувьд хязгаарлагдмал те. Цагийн хувьд хязгаарлагдмал гэдэг ч юм ингээд нэг тийм
тодорхой хэмжээний ингээд нэг даралтан дунд те ажиллах тийм ажлын одоо зохион байгуулалт авах гэдэг. Зохион байгуулалт авах. Зэрэглэл рүү илүү сургаад гэдэг юм санагдаад байна. Айгүй нэг уран бүтээлч хүн бол илүү ингээд чөлөөтэй сэтгэе за би юу хийх ёстой вэ гэдэг ч юм эрэл хайгуул хийх ч гэдэг юм чадвар төгждөг бол санхүүгийн мэргэжилтэй хүмүүс нэг яалтч хүн ингээд нэг тийм хязгаарлагдмал орчинд те айгүй хурдтай шийдвэр гаргах юмыг ирэмблэх те айлын ажил бүгдлээ орно ч юм уу. Үгүй бол нөгөө нэг байгаа баг нөөцөө нэг айл бүтээгдэхүүн рүү айл руу байрлуул илүү ашигтай болох юм ч гэдэг юм уу. Илүү бүтээмж гаргах гэдэг. Тэр талууд руу чиглэсэн илүү чадварууд хөгжүүлдэг юм шиг надад бол. Тэгвэл нөгөө эсрэгээр одоо юу гэдэг санхүүгийн мэргэжилтэй хүмүүсүүдийн нөгөө юу юм айгу сул ур чадварууд гэх юм уу те. Тэр нь мэдээж хэрэг нөгөө ингээл харь нөгөө бусад цогц харьтай communication ч юм уу. Үгүй бол багийн ажиллагаа энэ гэдэг ч юм уу. Тэгээд янз бүр баг. Гэхдээ тэр нь мэдээж хоогнээс л хамаарх байна. Тийм яг хувийнээс хамаарна. Гэхдээ нөгөө нэг юм ерөнхий дунджаар бол ер нь юу байдаг шүү дээ. Ялангуяа тэр communication skill бол айгу сул аваад байдаг шүү дээ. Айгу том ажил хийсэн байдаг, их ажил хийсэн байдаг. Гэхдээ маркетинг бодлолтынхаа шиг өөрсдөө сэл хийж чаддгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр ч яг угаасаа л нөгөө нийтлэл ингээл нэг санхүүгийн ажил хийдэг хүмүүс ихээр нэг том дэлгэсний ихсэлийн ардл өдөр шөнөгүй суудаг хүн гэж боддог шүү дээ. Тэгэхээр тэр яг бас нөгөө ямар төвшний ажилтан аль багт ямар үр гүйцэтгэж байгаа гэдгээс л хамаарх л та. Магадгүй ингээд өөрийнхөө хийсэн шинжилгээ судалгааг тий баг дотроо танилцуулдаг тий байгууллагынхаа түвшинд танилцуулдаг бол өсөөсөө тэр хүний нөгөө өөрийгөө танилцуулах хийх хүнтэй харьцах чадварууд ч өсөөсөө бас нэмэгдээд хам давхар явж л байгаа байхгүй. Одоо шинэ байгууллага дээр санхүүгийнхын төсөв ихт яадаг гэхээр бусад газар нэгжтэйгээ уулздаг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт нь яах вэ гэхээр тэр хүмүүст чинь байгууллагынхаа эх оны ч юм уу зорилтыг бас тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй болно. Нэмээд эх онд чинь эдийн засаг тий одоо тэр гадаад орчин ямар байх юм бэ гэдгээс танилцуулахаас ч юм ингээд уг нь санхүүгийн харилцаа чинь тоо гэхээс илүү бас хүн хоорондын тэр communication харилцаанд ч яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг аль төвшөнд байгаа тэр санхүүгийн тэр нэг ажлыг тий яг ямар байдлаар хийж байгаа гэдгээс хамаараа тэр скиллүүд харилцаа адилгуулах шүү. Гэхдээ яг нийтлэг бол хүмүүс тэгж хардаг. Гэхдээ нөгөө төвшөндөө л өөр байгаа хэл та. За яг өмнө зүгээр хэдэн жилийн өмнө нэг ийм ажил дээр тэгжээс байхгүй. Манаа нөгөө ингээд нэгжийн хүмүүс тийшээс авах захирлаа ингээд хуралд ороо те хорооны хуралд ороо ингээд санхүүгийн гүйцэтгэл ингээд ямар нэгэн танилцуулах гэхээр таныг ярихаар ингээд бусад хүмүүс захирлууд ингээд нэг өөр хүлээж авдаг. Бидний ороо танилцуулахаар бас нэг өөр ингээд хүлээж авдаг шүү дээ. Та анзаардгүй гэдэг жис байхгүй. Тэгээ би болохоор яаж байгаа гэхээр бас нөгөө ингээд багийнхныг ингээд бас хөгжүүлэх гээд одоо за энэ эх сарыг бол чи танилцуулаа. Тэрний дараагийн сарыг бол чи танилцуул. Чи тэр хэсэг дээр нь бэлд те. Ингээ хуваарлдаг байхгүй. Тэгээд нэг удаа ингээд тэгсчээр манай багийн хоёр хүн тэгсэн байхгүй. Захирлаа би энэ удаа танилцуулмаар байна ингээд. Тэгээд би болохоор нөгөө нэг чинь хуралд ороод те байгуулах сарын гүйцэтгэл санхүүгийн гүйцэтгэлийг танилцуулаарай гэдгсэн чинь. Гэхдээ захирлаа ийм байд юм а гэхдээ таныг танилцуулчвал бас арай өөр хүлээж аваад байдаг шүү дээ. Би тэрийг үжиж байгаагаар яг нөгөө хин танилцуулахаасаа илүүтэй бас тэр хүний нөгөө нэг тэр танилцуулж байгаа чадвар мэдээж скиллүүдээр бас тодорхой хэмжээнд яг 50-50% төлөх л та. Тэ бас яг туйлын тийм биш. Тэгэхээр хүссэн үсээгөө санхүүгийнхэн ихээр л нэг тоо боддог хүмүүс биш. Ялгаагүй тэр нэг хүмүүстэй харилцах чадварууд бол. Тэгвэл надаас нь улбалаад нөгөө ийм санаа гарч ирж байна шүү дээ. Хүн ажлын байран дээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэж нэг асуудал байгаа шүү дээ. Шинээр зааварж ирж байгаа ажилтнууд эсвэл хуучин ажилтаа өөр одоо чиг өөрөг хүлээж авсан ч вэ те нэг юм шинэ юун дотроо компани дотроо дахиад нэг шинэ прожект хэрэгжүүлж болно шүү дээ. Бөөнөрөө нийлээд. Тэгэхээр тэр тохиолдолд нэг өөрөө нэг тодорхой хугацааны дараа бусад хамт олондоо нэг юм хүлээн зөвшөөрөгддөг шүү дээ. Тэхийн тулд ерөн хувь хүн өөрөө хувь хүнээс ямар юм хичээл зүтгэл ерөн хэрэгтэй байдаг вэ? Тэнд одоо магадгүй ингээд зарим кейсүүдийг харахаар хүмүүс явж байгаа дундаас нь болчдөг, шантардаг ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт яад бол би өчнөө ингэж хичээл зүтгэл гараад хахад манай захирал намайг олж хараагүй яадаг ч те. Ингээд уул нь бол айгүй хөрөөсөө effort гаргасан байна л та. Гэтэл тэрийг үнэлэх хүн байгаагүй гэдэг ч юм уу те. Тэнгүүд хойшоо суучдаг. За би ер нь ингэж ажлынхаа үндсэн ажлаасаа гадна ингээд нэмэлт ингээд ах юу хэрэгтэй юу гэдэг ч юм уу те. Нэг хүний нэг юм сэтгэлгээ штэ одоо ер нь бол ажлын байран дээр гэж. Манай өмнөх подкастын нэг орсон зочин болохоор тэгжсэн. Айгүй их ажил одоо үндсэн ажлаас гадна дахин нэмэл ингээд ажил аваад хийлдэг. Гол зорилгооны яаж байгаа гэхээр нэгдүгürt нь угаасаа цаад юу нь бол өөрийгөө таниулах хүмүүст
шинэ компанид орчихсон хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас олон төрлийн мэдээлэл аваад тэгээд хахаар нөгөө өөрийнхөө үндсэн ажлыг илүү сайн ойлгоод гэх юм уу тэр нөгөө бизнесийнхаа онцлогийг гэх юм уу тийм зорилгоор албаар ингэж одоо өөртөө илүү хачаал авдаг гэсэн ингээд ярьж байна. Тэгэхээр тэн дээр ямар одоо үзэл бодолтой байдаг вэ? Хүлээн зөвшөөрөх гэхээр нөгөө хинд гэдгээсээ л эхлэх бах та. Тийм хамт олондоо. Тий хамт олондоо удирдлагатаа гэж янз янз зоош тий. Тэгээд нөгөө хүний чинь онцлогоос хамаарат нөгөө багийн ямар гишүүн байх вэ гэдгийг бас гарч ирдэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд тэр нь яаж байгаа гэхээр өдөрт нөгөө хүний өөрийнх нь бас нэг өгөгдөл. Тэгээд хандлага аягүй чухал. Аягүй ингээ сайн шинжилгээ анализ хийдэг хэрнээ за чи яг энийг хийлгэхгүй бол ингээл байж идэх хүмүүс болно шүү дээ. Үгүй болвол ингээд аналитик скил юм уу шинжилгээ хийх чадвар нь хөгжиж байгаа сул боловчийг илүү нөгөө танилцуулъя тий. Одоо би ингээ өөрийгөө харуулж байгаа юмсан гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хэсэг чинь яг нөч юун дээр зангиддаг чинь тэгэхээр миний бодлоор яг хандлага дээр очиж болвол уйдаад байгаа юм санагдах байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө харуулахын тулд яг нөгөө нэг тэр аль чадвар илүү байна гэхээс илүү хандлага дээр анхаарал зүгээр юм лөө. Тэгээ тэр нь болохоор юу гэж яах вэ? Хүмүүс ингээд ажлын юм сэтгэлээсээ идэх гэдэг юм дээ шүү дээ. Тэгээ нөгөө тулталны идэг. Үгүй бол нөгөө хүлээлтээс давуулдаг гэдэг. Тэр хүлээлтээс давуулдаг гэхээр миний бодлоо би одоо л өөрөө өвжиг барддаг гэхээр нөгөө хандлагыг хардаг. Тэгээ тэр чинь ингээд одоо шин манай багийн дотор ингээд зарим нь болохоор ингээд нөгөө ингээд даалгавар таск өгч юм уу тэрэн дээрээ ингээд суугаад амар ирэх холбоос байдаг те. Байн бай асуугаад тэгэхээр энэ ингэж юм тэр нь ингэж юм. Тэгэхээр би бол хүлээн зөвшөөрөхөд хандлага бол. Тэгэхээр яг хуу гаргаж байгаа хичээл зүтгэлийг нь үнэлэхдээ ур чадвар ч гэдэг юм уу тэрнээс илүү яг тэр хандлага гэдэг талыг нь илүү үнэлнэ гэж хэлж байна шүү дээ. Би болохоор ур чадварыг үнэлнэ гэхээс илүү хандлага зүг байх юм бол тэр ур чадвар нь дагаад өөрт нь бий болчдөг гэсэн санаа хэлэх гэдэг юм л да. За тэгвэл одоо нэгсэндээ тэгэхээр одоо миний асуусан асуултан дээр болохоор нөгөө хичээл зүтгэл гаргаал байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө захирлын ч юм хамт олон үнэлэхгүй байгаа даа гэдэг нэг юм. Тэрийг нь болохоор би яг наад асуулт юу гэж хариулах гэсэн нэхэр үнэхээр чи хичээл зүтгэл гаргаж байгаа бол чиний хандлага нөгөө хүмүүст чинь мэдрэгдсэн байх хэвээр. Хэрвээ чи өөрөө л би амар хичээл зүтгэл гаргаад байгаа юм намайг анзаарахгүй гэж байгаа бол чи одоо тэр хандлага гаргаж байгаа тэр зүйл чинь хандж байгаа хандлага чинь арай зүг биш юм бол арай буруу юм болов. Тэрнээс амар өөрийгөө тэ ингээд би үнэхээр лаг шүү мундаг шүү чаддаг шүү гэдэг хүн болгон өөрийнхөө төвшин үлдээд мэдчихэж штэ. Тэгэхээр яг өөрийнхөө төвшин үлдээд байгаа мó үгүй бол хандлагаараа байгаа байдлаараа болон тэр нөгөө нь харуулах гэдэг хүлээн зөвшөөрөх гээд байгаа хүмүүстэй харуулж чадчихаа. Гэдэг байх нь тийм үү? За. Окей. За одоо тэгэхээрээс асуултанд хариулж чадсан уу? Чадсан. Одоо тэгэхээр хоёлаа нөгөө нэг юу яа те илүү манай нөгөө подкаст чинь санхүү өгнө гэсэн нэртэй байгаа байхгүй юу? Тэгэхээр би нэрийг сонсчод санхүү өгнө гэхээр. Одоо санхүү өгнө гэхээр яг нь ер нь бол дандаа энэ одоо эхний жилийн одоо энэ болохоор нийт 13 дахь дугаар болж байгаа. Энэ жил болохоор яг 20 дугаар бичих төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дөнгөж эхэлж байгаа подкаст учраас яг санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүс энэ ажил мэргэжлээр дамжуулаад юуг олж авсан байдгийг, амьдралдаа ямар ур чадварыг нэмсэн байдгийг гэдэг юм тий. Тэр нэг хүн өөрөө бүтээд байгаа шүү дээ тий. Тэгээд тэргээр нь дамжуулж нэгдүгürt нь санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүс илүү гоё юм лайфстайл, амьдралын маяг тий. Нөгөө талаасаа бас юм хувийн санхүү гэсэн сэдвүүдийг өндөх зорилготойгоо. Тэгэхээр одоо ерөнхийдөө тэр төгсгөлийнхаа хэсэг рүү оръё гэж бодож байна. Тэгээд лайфстайл гэдэг ярихаар ер нь бол за одоо хоёул ер нь бол нэг ажил ярихгүйгээр тий ажлын бусад цаг ер нь яаж өнгөрч байна ер нь эмж ер нь одоо ямар сонирхол хоббитой гэдэг ч юм уу тий тэр талаасаа өөрийгөө гоё нэг танилцуулаач. Яг гоо ажлын бус цагаар юу хийж ийхээр шатар тоглоно. Заримдаа бол яг нөгөө гэртээ хараад утсан дээр шатар тоглоо эдэн цагаар шатар тоглоод гэрийнхаа үн зэмлүүлэх тохиолдол энэ бол байгаа. Тэгээ нөгөө манай баг хүүхч гэсэн заримдаа аав та одоо шатраа болооч гэдэг юм да. Тэгээ яг гоо шатар тоглож байгаа шалтгаан нь гэхээр айгу төвлөрдөг. Бусад зүйлийг бол ерөөсөө шууд мартчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ажлын стресс юм баг гэртээ хараа заримдаа гэрийнхнийгээ мартах тохиолдож байна. Тэгээ нэгдүгээр нь болохоор шатар их тоглоно. Тэгээ амар лаг шилтэй. Гол санаа нь болохоор нэгдүгээрт нь ингээд нөгөө бусад зүйлээс аюу сайн тусгаарлаж байгаа. Тэгэхээр яг бүх яг ингээд тарих оюун бодлоо зарцуулж байгаа. Хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг өмнө уншиж байсан юм аа. Оюун ухааны Хатанбаатар хаанчлууны бичсэн зүйлээ уншиж байсан чинь хүн нөгөө ингээд бас тархины бизнес хийж явах хэвээр нөгөө тэрхээ ажиллуулж явах хэвээр. Тэгээ тэрнэр болохоор нөгөө шатар тоглохын төр бол бас тэрний нэг хэлбэр гээд уншиж байсан. Тэгэхээр
Энэ бол хоёр шалтгаантай тоглолт гэх юм уу? Шатар. Тэгээд амар супер хвшилтэй зүгээр сонирхлоор л тоглож байгаа. Тэгэхээр шатар бол тоглоно. Өмнө нь оюутан байхдаа ч юм уу 10 жил байхасаа зүгээр чөлөө цагаараа найзуудтайгаа сакс тоглодог байсан. Тэгээд яг одоо зүгээр сүүлийн үед анзаарахаар сакс амар контакттай спорт шүү дээ. Тэгэл яг сакс тоглоод хөлөө ивгүй болох, гараа ивгүй болох нэг мөргөлдөх энэ төр бол айгүй байдаг асуудал. Ойр хавьд нөгөө ингээд хүмүүстэй ахилсын шүрмсөө таслах гэдэг ч юм уу ийм тохиолдлууд бас нэлийн илбэг болоод байгаа шүү. Тэгэхээр контакттай тэр нэг спортээс бас жоохон өөрийнхөө хувьд жоохон татгалж байгаа юм зайлсхийж байгаа. Тэр нөгөө бас ажил мэргэжтэй холбоотой юм шиг байна. Эрсдлийг хардаг заавал. Санхүү ихээр л эрсдэл хараад идэг шүү дээ. Тийм болохоор яг тийм ганцаарчлсан тиймэрхүү спорт бас жоохон сонирхож эхэлж байгаа. Тэгэхээр тэрний үнэхээр найзуудтайгаа нэг хэсэг нөгөө газрын теннис тоглосон өглөөд нөгөө зайсангийн тийш яваад баг тэнгэрийн хамд. Тэр нь болохоор яг нөгөө хүнтэй хүрэлцээд байх болохоор сарцсан угаа юм санагдаад. Тэгээ сүүлийн үед болохоор нөгөө ширээний теннис сонирхоод байгаа. Тэгээд ширээ теннис сонирхож байгаас шалтгаан байгаа. Сая нэгдүгээрт нь болохоор контакт өгсөн шүү дээ. Хоёрдугаарт нөгөө ингээд удаан суусаас болоод тэр ингээд сүүлийн хэдэн жил бас хараа ирэн жоохон бодоод байгаа байхгүй. Тэгээд нөгөө ширээний теннис бас тодорхой хэмжээнд хараа нөлөөлдөг нөгөө хүн чинь ингээд нүдээ хөдөлгөөнгүй ингээд байгаад идэв шүү дээ. Бид нар чинь суугаар. Тэгэхээр нөгөө талаас тэр нүдийг хөдлөж яах тэр нүдний ингээд тэр булчинд нь сайн болов гэд. Гих мэт шалтгаануудаар ер нь бол ширээний теннис сонирхоод байгаа. Гэхдээ нөгөө шилтээ очоод тоглохоор ч ингээд бас шилжин бас жоохон сул талах болох зүйл байна. Яг байнга шилзүүдэг үлээ тий. Тэр нь байнга шилзүүж байгаа. Шилээ хизэнээс түүсэн гэхээр нөгөө сая мастер хийгээ яваад. Өмнө анзаардгүй л байсан юм билэ. Тэгээд нэг ангид ороод нэг удаа жоохон хоцроод орчихгүй юу. Тэгээ хамгийн ард суусан чинь нөгөө багшийн самбар дээр бичсэн юм харахгүйсэн бэ. Тэгээд гайхаад ямар сони юм бэ гэд. Тэгээ хараагаа үзүүлсэн чинь зүүн талын нэгтлийн нүд нь нэлээд жоохон харааны бууралтайсан гэх юм. Тэгээд эмч болоо шууд шил зүхийг зүүлсэн. Тэгээд тэр нь сүүлийн үед бол байнга шилжиж байгаа. Тэгээд чөлөө цаг гэх юм бол яг тоглоом гэх юм бол спорт гэх юм бол иймэрхүү юм байна. Тэгвэл манай подкастер нэг хувийн санхүүгээ, ерөн хувийн санхүүгээ 1-10 оногоор дүгнүүлдэг байхгүй зөрчилдөөсөө. Тэгээ тэр нь болохоор юугаар нь дүгндэг вэ гэхээр та хэр хувийн санхүүдэд сахилга баттай вэ гэдэг үүднээс нь дүгндэг гэх юм уу. Тэгээд хувийн санхүүдэд өөрөө ерөөдөө баримталдаг ямар зарчмууд байна те. За тэгээд тэр талаас авалцъя. Хувийн санхүү чинь яг ганц сахилга батаар нь үнэлэхээр жоохон асуудалтай юм болоо. Юу сахилга сахилгатаар нь үзэж. За тэгээд би бол сахилга батаар бол 10-аас гэсэн шүү дээ. Тий. Би бол 10-аас 10 оног мөрөн өөртөө. Оо вау. Яа тэгэхээр чинь манай ээж багаас аягүй ингээд багаас нь намайг тийм санхүү сахилга баттай авс гэсэн байхгүй. За яаж. Тэгэхээр би болохоор яг нөгөө санхүүгийн сахилга бат гэх юм бол өөртөө бол 10 оног мөр санагдаж байна. Яг нөгөө тэр чинь бас давуу сул тал байгаа шүү дээ. Сахилга баттай гэхээр магадгүй эрсдэл дуруу хүн ч байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө мөнгөө өсгөх хэмдэр гэдэг чинь сул талууд бол байгаа. Гэхдээ яг сахилга бат гэдэг нөгөө би юу гэж ойлгож байна гэхээр нэгдүгээрт нь хоримтлуулдаг. Хоёрдугаарт нь хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг гэдэг нэг хоёр шалгуур тавиад байна. Тэгэхээр сахилга бат энэ хоёроор үнэлэх юм бол би өөртөө бол нэг 9-10 оноо өгч юм санагдаж байна. 9-өөс биш 10-аас 10 оноо. Тийм 9-өөс 10 оноо тийм. 9-өөс 10 оноо юу? За. Тэгэхээр энэ бол 10-аас 10 оноо авах гэж өргөд өгнөд тохтой. За. Өөр хоёр шалгуураар дүгнэх юм бол тэгэхээр аль болох нөгөөний хэрэггүй тодорхойлж байгаа зүйл нь чи хоримтлуулдаг нөгөө талдаа хэрэгтэй зүйлдээ л худалдаа авалт хийдэг гэж хэлж байна. Худалдаж авах зүйлдээ ингээд аль болох өөртөө хэрэгтэй байгаа зүйл яах вэ гэж яддаг юм. Тэгэхээр тэр нь тодорхой хэмжээнд шалгуур байгаа шүү дээ. Тийм. Одоо би яг ашиглах гэж байна уу те. Тэгээд одоо нөгөө бусад яг тэр ашиглаж байгаа зүйл чинь бусад орлуулах бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад одоо үнэн ширээ энэ гэдэг ч юм уу. Тэр талаас нь дүгнүүл 9-өөс баг л 10 байж чадна гэж. Тийм баг 10 байж чадна гэдэг. Тэгвэл яаж ингээд хэрэгтэй л зүйлдээ худалдаа авалт хийгээд байгаа юм. Тий одоо чи сэтгэл хөдлөл гэсэн зөндөө гарч байгаа. Тийм. Гэхдээ хэрэгтэй гэдгийг бас тодорхойлж байгаа шалгуур байгаа байхгүй. Тэр нь юу юм гэхээр тэрийг нөгөө ингээ ирэмблэхтэй худалдаж авч байгаа зүйлээ ирэмблэе гэдэг байхгүй. Тэгвэл танаа ихнэр одоо үгүй одоо ийм сэт бас гарч ингэж бодсон шүү дээ. Надад яг энэ таалагдаад байна тий. Би нэг л авмаар ингээд чи ингээ харангууд чиний хувьд ингээ харахад мэдгүй гэдгийг. Тэр чинь бол тэр хүний санхүү болчих шүү дээ. Би өөр дээрээ дүн үү шүү дээ. За тэр гэр бүлийн санхүү яриул арай өөр талаас нь ярина шүү дээ. Би ч болохоор сая болохоор өөрийнхөө хувьд дүнсэн байхгүй тий.
За тэгвэл тийм тохиолдолд жишээлбэл одоо тэрийг хэрэгтэй гэж үзэхгүй эсвэл зүгээр л ихнэр хэлж авч авах хэрэгтэй гэж бодох юм уу тий? Яг өрхийн үед бол тэр чинь мэдээж хэлсэн шүү дээ. Хэлсэн. Тий. Тэгэхээр тэр нь болохоор тодорхой хэмжээний материалыг дүнбах хэвээр. Тэгэхгүй тэгэл өдөр тутмын ингээл юм зүйл худалдаа авалтан дээр бол мэдээж бол хэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр материалыг юм байгаа үед бол материалыг зарлах гарч байгаа хөрөнгө оруулалт хийж байгаа. Тодорхой асуу. Ийм шинэ гоо сайхны ийм тренд ийм девайс бүтээгдэхүүн гарсан байна. Тэр нь одоо эмхтэй үнийх. Тий. Тэгээ ихнэр авах байхгүй юу? Наа чи өрхийх биш тэгвэл нөгөө нь хочод байна л та. Тэгэхээр өөрөө мэдээж хэдээгээл орчих юм шүү дээ тий. Тэр нээр материалын дүнтэй байл яах вэ? Материалын дүнтэй юу? Тий. За материалын дүнтэй байвал яах вэ? Тийм нүү зөндөө ааш одоо тийм бодлоо авалтууд. Тийм. Би яг нөгөө нэг гэр бүлийн хүний тэр яг нэг тэртлийн худалдаа авалтанд нэр нь оролцдог шүү дээ. Зүг. Тий. Окей. Тэр нөгөө гэр бүлийн бол те одоо ингэ үсний синтер гэдэг ч юм уу гоо сайхны бүтээгдэхүүн дээр чинь цааш нэг өөрөө судлаад өөртөө тохирох гэдгээ сонгож байгаа хэл та. Тэрнээс яг нэг үнийн дүн энэ төр яриад тэгжээс тохиолдол байхгүй. Зүг. Яг хоо тиймэрхүү өнөд их хөшлөн юу тийм материалын дүнтэй байхгүй л хэл та. Харин тэгэхээр материалыг бишүүлчихэд байна л та. Гэхдээ одоо нөгөө сүүлийн үед бол тийм маш өндөр үнэтэй тийм юм зөндөө байдаг болсон байхгүй тий. Тэгээ тэрнээр эмэгтэйчүүд худалдаа авалтууд маш хийдэг юм зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр манай хүн бас сахилга баттай юм байна л. За тэгвэл яг зарим хоёулаа хувийн санхүүгээ зөвхөн өөрийг нь яриад өөрийнх нь хувьд тодорхойлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэнгүүт сахилга баттай гэдэг 10-аас 10 гэдэг үгэн. Тэнгүүт чи дахиад өөрөө болохоор түн хэлсэн шүү дээ. Надад чинь арай өөр байдлаар яриул бас өөр оноо өгч болно гэсэн шүү дээ. Тэр санааны үлээ. Яг зүгээр санхүүгийн хувьд хэд эрсдэл гаргадаг хүн биш юм уу те? Тэр чинь нөгөө сахилган баттайг эсрэг болох гэдэг шүү дээ. Тэгээ сахилган баттай гэдэг нь нөгөө эрсдэл багтаа зүйл хийдэг ч гэдэг юм уу. Тэр зүйл нөгөө нэг ирэмбэлж байгаа дотор чинь л би бол оруулж үзэх гэдэг байхгүй. Тийм. За тэгвэл одоо жоохон илүү нөгөө нэг юу гэдгийг өөрийнх нь яг хувийн санхүүгийн хөрөнгө оруулалтынх нь багц гэж зүгээр ярил л та. Үнийн дүү ярихгүй те. Гэхдээ нөгөө төрлүүдийг ярих юм бол чи одоо шил хадгаламж, хуримтлал гэдэг чинь хадгаламж байгаа. Тэгэнгүүт өөр санхүүгийн эрхлэлээр юу вэ те? Яг нөгөө банктайгаа холбогдох гээд байна л да. Анх болохоор яаж эхэлж ирсэн гэхээр ер нь бол нөгөө ингээд ажилдаа болоод эхлэхээр яалтчгүй хуримтлал хийх ёстой гэдэг тэр нэг сэтгэл зүй нөгөө нэг далд тухамсар гэх юм уу? Нөгөө банкнд орсноос болоод ч тэр ихнээсээ байсан. Тэгэл анхнаасаа ингээд цалин авчаад тодорхой хэсгийн ч юм өөртөө хуримтлалтай болгох гэдэг чинь. Би ч бүр анх зээл аваад хуримтлал хийжсэн байхгүй юу? Зээл аваад хуримтлал хийжсэн. Тэгэхээр зээлийн хүн хуримтлалынхаа хүнээсээ бага байсан гэсэн. Вау. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө анх ажилд орсны дараа яасан гэхээр нөгөө ажилтнуудаа өгдөг зээл нь хадгаламжийн үнээс бага байсан байхгүй юу? Тэгэхээр би чинь нэг тийм тэр тохиолдол байгаа. Тэгээ нөгөө би чи бас яаж яах нөгөө өрөм зохицуулалт дээр нь орсны ижлэгэн гэдэг чинь банкны нөгөө хүний орлогын төлөвлөгөөтэй бас ажилладаг газар шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юм бол байсан. Тэгэхээр ер нь бол яг тэр хуримтлал гэдэг угаасаа нэг анх ажилд орсноос эхлээл байсан. Тэрнээс өмнө ихээр манай ээж чинь болохоор яг нөгөө манай дүү битэрт бүр ингээд дээр үжин хадгаламжийн дэвтрээ өгсөн шүү дээ. Орлогын бичээд өгдөг. Тиймэрхүү хамаг дардаг. Хадгаламжийн дэвтэртэй байсан. Тэгээ ер нь бол хадгаламж гэдгийг багасаа яг тэртлийн мэдлэгтэй байсан гэх юм. Тэгэхээр хадгаламж бол миний хувьд бол яг пар багаас тушаал болсон зүйл гэх юм. Тэгэхээр одоо магадгүй өөрсөнд нь за энэ чиний хадгаламж тэдэнд төгрөг болсон байна гэж харуулж боруулсан шүү дээ юу? Тий. Одоо хүүхдүүд дээрээ ч гэсэн байгаа. Би ч яг нөгөө нэг төрснийхэн дараа хүүхдүүдээс ингэ хадгаламж нээжсэн. Тэгээд хүүхдүүдээ ч гэсэн харуулж ээж боддог байхгүй ингээд аав ичээр нь ингээд хүүхдийнхээ хадгаламжинд ингэж хадгалуулж ирсэн. Одоо тэр чинь 18 нас хүрэхээр нуурынх нь илүү ч юм уу шилждэг шүү дээ. Тэр тэрийг харуулад хүүхдээ ч гэсэн тэр дадал зуршил энэ чинь юм гэдгийг ингээд бас ойлгуулъя гэж боддог. Тэгэхээр тэр хувийн санхүүтэй холбоотой их юм бол хадгаламж нэгдвэрт нь байгаа. Хоёрдугаарт нь тодорхой хэмжээнд бас нэг хүн эрсдэл гаргаад өөж яраас явах хэрэгтэй зүйлүүд байгаа шүү дээ. Тэрэн дээр бол яг ер нь бол эрэл авал хийж байгаа юм. Мэдээж хэрэг тодорхой хэмжээний зарим нэг хэсгийн эрсдэл оруулаад илүү өгөөж болох ч гэдэг юм уу. Одоо шинэ хөрөнгөний зах дээр ч юм уу хувьцаа авдаг ч юм уу. Тэр зүйлүүд бол байгаа. Гэхдээ нөгөө сахилга бат гэлцэн чи бас нөгөө хадгаламж тэр эрсдэл багтаа хэсэг нь бас арай илүү дүн давмгаалдаг. Тэнгүүд за ер нь бол ингээд хүмүүс ингээ хадгалуулъя гэж эхлээл зориод ингээл тодорхой дүнгийн хүртэл хөрөмтлөл хийж бол явдаг тий их хүмүүс л явдаг. Гэхдээ нэг юм хэрэгцээ гаргууд авчдээ ш таачдээ ш тий хадгаламжаа. Тэгэхээр ер нь яг тэр үед ер нь яах хэрэгтэй гэдэг тий. Одоо яах вэ тэгээ би бол яадаг вэ гэхээр хадгаламж процессын зээлгээд баа ш тий. Тэр ер нь бол тэгж ашиглана. Үнэхээр яг тэрийг бүр ингээд бүр ашиглаад түр хугацааных биш гэж байгаа бол тэгэл цуцлаа л аав тий.
Тэгтээ нөгөө нэг зарим хүмүүс болохоор тийхийн тулд магадгүй бүр ингээд нөгөө нэг гар хүрхгүй байдлаар гэх юм уу тий өөрөө тэр хадгаламжаа. Тэгэхээр тийхийн тулд нөгөө магадгүй нөгөө хоримтлуулж байгаа дүн нь багаарч гэх юм уу. Нэг бол тэгэхээр нөгөө нэг ингээ баг дүнгөө төрөмтлөгдөж явах чинь мэдээж багаалт нь хоримтлогдоод явна шүү дээ. Тэгтээ тэр чинь нөгөө гар яг тэр нөгөө гар хүрхгүй гэдэг чинь болохоор нэг жоохон харьцангуйд юм санагдаад байна. Надад болохоор юу гэхээр хүн чинь амьдрал баян шүү дээ тий. Тэр ямар нэгэн байдлаар тэр мөний чиний зүйл зориулж байгаа ч юм уу тэр хоримтлыг тий. Уг бол хүүхдээ зориулаад 18 нас хүрэх гэж байгаа юм. Уг бол домос ч нөгөө гадагшаа хэлэн тий эргэжил нэг байр аав машин аавч гэдэг юм уу. Зорилгоосоо л хамаарах байх л та. Тэгээд тэр зорилгодоо хүрээгүй байхад цуцлж байгаа нөхцөлийг л яриад байхгүй юу? Тэгэхээр тэр гинтийн л аюу хэцүү хэрэгцээ гарсан байна. Яг хоо тийм байвал окей гэсэн үг шүү дээ. Ер нь бол гинтийн хэрэгцээ бүр ингээд яах чаргагүй. Тэгтэл зүгээр яг нөгөө ингээл зуршил болгож чадахгүйгээр дундаас ингээ болоод идэвл гэдэг санааг ярих гэдэг байхгүй юу? Тэр үед яах ёстой гэж юу? Тий. Тэр үед яаж өөрийгөө ингээ хазаарлах ёстой вэ гэдэг талаас нь л асуугаад байгаа гэсэн. Тэнгүүд магадгүй тэр чинь нөгөө нэг аялын хуримтлал ч юм уу гэж байж ит яг гой тал мөнгөнд бүрдэж ит нэг өөр хэрэгцээ гаргаж ирэл. За ер нь энийг одоо ийшээ зарцуулчих. Тэгэл угаасаа дахиад ингээ хуримтлуулчих гэдэг ч юм уу. Тий. Нэг зорилгодоо хүрээг байхад. Тэгэхээр нөгөө хүний маань тэр нөгөө хүсэл шаардлагын тэр ирэмбэн л өөрчлөгдсөн байна. Үнэхээр аялал зориулаад хадгалж ирсэн. За ер нь одоо аялснаас би нэг арай нэг өөр зүйл шаардлагатай байна. За би эргэжил угаасаа аялахаа боллоо ч гэдэг юм. Тэгж байгаа бол тэр хүн зоригтой тэргээ өөрчлөх шаардлагатай байна. Тийм. Тэгэхээр тэрнээр бол нэг би одоо ингэ зорж байсандаа хүссэнгүй ч юм уу гэж бодох шаардлага байна. Тийм. Тэгэхээр чинь өмнө ярьсан нөгөө нэг тэр ирэмблэх гэдэг энэ тэр дээрээ л өөрөө өөртөө л тэгээ санал нийлж байвал. За тэгэхээр нэг саяных нь хувийн санхүүтэй холбоотой гэхээр чинь илүү нөгөө дисциплин буюу сахилга бат гэдэг талаас нь л үнэлээд байгаа шүү дээ. Би болохоор яг сүүлийн үед яг тэр нөгөө сахилга бат гэдэг юм дээр хүн санхүүч гэлтгүй хүний ингээд өдөр тутмын хийж байгаа зүйл амьдралдаа нөгөө задал зуршлага ярьдэн шүү дээ. Тэгэхээр тэр зүйл чинь яаж бий болд юм гэхээр ялчгүй сахилга бат дээр л үнэлж бий болд юм санагдаад байгаа юм. Тэгэхээр одоо жишээл өдрийнх нь ажлынх нь бүтээмж тий тэр бүх зүйл бий болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг бас л ингээ юмнаас харж байсан чинь нөгөө сахилга батаар хийж байгаа зүйл бол тууштай явдаг. Мотивац ч юм уу тий ингээ сэтгэлийн хөдлөлөөр ихсэн зүйл бол ингээ тухайн нэг үедээ л ингээл гоо хийгээл явж яснаа байхгүй гэдэг байна. Тэр хориглож гисэ гэж хэлэхэд эргээ дадал болгоо хөвшил болгоод хий явах чинь үний л яг сахилга батын л асуудал байна. Тэгэхээр яг эндээс болоо би өөртөө яг тэр хэсгээр нь бол 10 он. Окей. За одоо нөгөө нэг юу яагаад подкаст нэлээд төгсгөх гэдэг юм уу. Тэгэхээр нэг ийм асуулт үлдсэн юм санагдаад байна. Одоо ингээд дижитал тий бүх юм ингээд нөгөө нэг юм дижитал болж байгаа үед одоо AI-ийн хэрэглээ гэдэг юм чинь бол бас их бага хэмжээнд бол явж шүү дээ тий. Ажлын орчинд ч бай, хувийн амьдралд ч бай тий. Ер нь бол ороод ирчихсэн байна. Тэгэхээр яг энэ үед одоо жишээлбэл одоо ажлын байран дээр тийм үү AI-ийн хэрэглээг ер нь байх ёстой зүйл гэж харж байгаа юу? Тэгээд ажилтнууд одоо жишээлбэл ажиллаа хийхдээ AI хэрэглээд гүйцэтгэлээ гаргаад ирлээ тийм ээ. Тэр үед жишээлбэл ер нь яаж авч үзэх юм гэдэг ч юм уу тий. Ер нь нэг энэ AI-ийн хэрэглээг чи ямар хүү хэмжээнд одоогийн түвшинд ингээ барья ч гэдэг юм уу байгаасаа ч гэдэг юм уу бодож байна. Хоёулаа асуултаа зүгээр арай жижиглээ явах юм уу? Нэгдүгээрт нь ажлын байран дээр AI байх хэрэгтэй юу? Тийм, хэрэгтэй. Тийм, хэрэгтэй л дээ. Тэгэхээр асуулт нь болохоор илүү шууд одоо ийм л байх гэдэг юм л та. Тэгэхээр танай ажилтнаа тий өгж байгаа таск чинь бүгднийг AI дэвэл яах юм? Нэгдүгээр нь хоёулаа байх хэрэгтэй гэдгийг нөлөөнд зөвшөөрч тий. Хоёрдугаарт нь ямар хэмжээнд байх юм гэсэн чинь байна шүү дээ. Би болохоор юу гэж бодож байгаа гэхээр AI чинь болохоор ингээ нэг хэрэг одоо бидний нэг түүш шүү дээ тий. Ажлаа хийхэд тэр хөнгөвчилж өгж байгаа. Нэмээд тэр хүнээс өөрийнх нь тэр нэг хувь нэмэр орох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг тэр хэсэг бол яг хүссэн үсээгүй үр дүн дээр нь харагдах байх. Тэгэхээр угаасаа нөгөө нэг ялгарнаа гэж хэлж байгаа юм. Одоо чинь би зүгээр сүүл бас уншиж ирсэн юм аа. Нэг хүний нөгөө нэг постноос уншсан чинь хүмүүс чинь нөгөө ингээд сургуульд аппликейшн явуулдаг шүү дээ. Гэхдээ эсээгээ AI-аар бичүүлээд байгаа гэдэг. Тийм тэр бол аюуны гараад байгаа тийм. Тэнгүүд тэр чинь яаж байгаа гэхээр илүү нэг тийм нэг жоохон бас л болохгүй л харагдаад байна шүү дээ. Тэрний нэг сул тал нь анзаарагдал байгаа байхгүй. Тэгэхээр би бол юу гэж бодож байгаа гэхээр ямар нэгэн байдлаар тэр нэг хэсэг нь бол одоо нэг хүний өөрийнх нь тэр нэг одоо гэмд инпут гэх юм уу хувь нэмэр тэр хэсэг нь ороогүй болвол зүгээр нь эсэж гэлтгүй бол анзаарагдах л байна. Яа наа захал AI-аар хийсэн юм а тэр хүн чинь
эргээд өөрийн болгоод харах ч юм уу хянах те. Ажил дээр ашиглахын тулд тодорхой хэмжээний бас тэр нэг AI дээрээ дахиад нэг жоохон процесс хийх ёстой шүү дээ. Тэрнээс юу л AI-аар гарч ирсэн юм бүгд ингэ болчлоо гэж бодохгүй л. За яг уу. Магадгүй зүгээр ингээд интернетээс юм хаях ч юм уу те. Тэр хэсгийг аягүй ингээд хэлбэрчилж урж байгаа бах. Өмнө чинь ингээд бид нэг танилцуулах ч юм уу нэг шинжилгээ хийхэд тулд аягүй олон зүйлийг судалдаг байлаа шүү дээ. Гадны нэр том яа гэж юм уу үгүй болвол ингээд өөр зүйлээс ингээд харьцуулах байдлаар ч юм уу олон юм бүгднийг гүйлтэй нэг нь хайдаг байсан бол одоо энэ хоёрыг надад харьцуулаа те давуу султаа шин чанаруудыг гаргаад өгөх тул гаргаад өгнө шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нэмээд өөрийн болгох тэр зүйлийг бол заавал хийх ёстой байх. За хувийн төвшөнд бол тиймэрхүү байдлаар мэдээж явах зүг бах тий. Юун дээр болохоор яг компани одоо нэг компанийн хувьд ярихад бас илүү нөгөө текст суурьтай компани байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг илүү ажлынхаа урсгалыг илүү хялбарчлахын тулд тэгж автоматжуулсан одоогоор төлөвлөгөөч юм одоогоор ер нь тийм хэрэгжүүлчихсэн шууд тийм юу байгаа юу автоматжуулсан систем гэх юм уу тий. Эсвэл бол ер нь одоохондоо ингээд дөнгөж үүсгэн байгуулагдаад явж байгаа учраас дараагийн шатнд ч юм уу явж байгаа юу. Ер нь яг юу гэж харж байгаа гэхээр AI-ыг яг хүмүүс бол хувь хүмүүсд одоо санийхч тийм хөсөрч байдлаар зөндөл хэрэгжилж байгаа шүү дээ. Ер нь бол компаниудын ажлын урсгал дээрээс нь буцаагаад нөгөө хэрэглэгч рүү өгж байгаа тэр нэг хариу дамжуулалт энэ төр ерөөсөө тэр автоматжуулалт нь харьцангуй сул юм шиг санагдаад идэх байхгүй юу. Одоо ер нь байгууллагуудын хувьд яг хөгжиж байгаа л хэл та. Гэхдээ нэг тийм AI гэл амарлаг яриад байгаа хэрнээ тэрэн дээр ерөөсөө тэр холболтууд нь бас харьцангуй ингээл ороогүй л яваад байгаа санагдаад байгаа байхгүй юу? Тэр бол зүгээр цаг хугацааны л асуудал баг. AI чинь яаж ажиллаж байгаа гэхээр цаана дата л байгаа шүү дээ. Тэ? Тэр тэн дээр боловсруулалт хийгээл одоо Жавзагийн асуусан зүйлдээ миний урын санд байвал хариулч нь байхгүй бол хариулж чадахгүй л гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгээд нөгөө анх ажилд орсны дараа ямар асуудал байсан гэхээр ингээд за яг сүүлд ч гэсэн байсан л да. Нөгөө нэг мастер хийж яхад нөгөө Монголынхаа талаар ингээд судалгаа шинжилгээ хийхээр нөгөө дата бас ингээд хязгаар зарим дээр нь байхгүй те зарим дээр нь байгаа нь айгуу тийм цөөхөн ч юм уу. Энэ чинь бол бас тэр нөгөө талаар нөлөөлж л байгаа. Тэр нэг бидний амьдрал дээр гарч байгаа кейсүүд ч юм уу те тэр энтрийг ингээд бий болгох бүрдүүлэх тэгжээ тэрэн дээр чинь AI хийж ажиллана шүү дээ. Тэгэхээр тэриймэрхүү шалтгаантай холбоотойгоор л AI одоо байж болох юм тий байгаа. Тэгэхээр одоо ч гэсэн байгаа. Гэхдээ тэр нь яаж байгаа гэхээр тэр цаана байгаа үүдлийн төвшөнд л манай бидний хэрэгжилж байгаа AI чинь одоо тэр компанийн тухай тэр байгууллагын тухай байгаа. Тэгэхээр тэр зүгээр цаг хугацааны л асуудал хөгжиж сайжрах юм. Тэгээд одоо ямар ч юм энэ хүрээд подкаст өндөрлөе гэж бодож байна. Ганцхан сүүлийн нэг юм зөвлөгөөч юм уу тий зөвлөмж ч юм уу за уриалгач ч юм уу хилүүлэмээр байна. Гэтэ тэр нь болохоор хин рүү хандах вэ гэхээр яг ийм санхүүгийн чиглэлээр сурж байгаа оюутнууд ч юм уу эсвэл нэг ингээд ажлын байран дээр нэг юм гаццсан ч гэх юм уу те. Яагаад гэхээр ерөнхийдөө манай энэ сизний онцлог нь болохоор дандаа санхүүгийн ажил мэргэжилттэй хүмүүс яг л одоо нэгтлэн бодогч гэх юм уу санхүүч банкир байжгаад CEO болсон хүмүүсийн түүхээр хуваалцж байгаа болохоор магадгүй хин нэгэн те бас л ингээд ажлын байран дээр гаццсан эсвэл одоо юу гэдгийг эсвэл өөртөө ихтгэлгүй байгаа даа тий хамт олон итгэл чи ингээд илүү ингээд дэвшээд яваач гэх тэгэнгүүт бас өөртөө ихтгэлгүй байгаа ч юм уу тий ер нь нэг иймэрхүү төрлийн одоо сэтгэл зүйтэй ч юм уу ситуацтай байгаа хүмүүс зориулж юу гэж хэлмээр байна гэж л асууж подкастаа дуусгая гэж бодож байна. Зүгээр яг өөрийгөө голж байгаа нь бол буруу хаа. Хүн бол өөрийгөө яг хит өндөр болж болохгүй. Гэхдээ хүн өөрөө өөртөө ярилцаад яг нэг өөрөө дүн тавих хэрэгтэй байна. Тэрнээс магадгүй чаддаг юм а чадахгүйгээд бодоод байгаа бол буруу хаа. Хэрвээ зүгээр л нэг ажил дээр ингээд дуудсан өөртөө ихтгэлгүйж байгаа юм уу гэсэн шалтгаан байхгүй л ахал та. Би зүгээр одоо нэг газараа байгаад байгаа шалтгаанаа олох хэрэгтэй байна. За байгаад байгаа шалтгаанаа ч мэдлээд амраас нээж штэ. Би тэгвэл яагаад энэ байгаад байгаа юм бол тээ. Өөрийг чи хэлснээр өөртөө ихтгэлгүй байгаа юм уу? Үгүй бол үнэхээр тэр ажлын таалагдаад байж байгаа бол байж болох байх. Гэтэ ажил мэргэжлээ өөрчлөөд ч юм уу дараагийнхаа алхмыг хийх гэж байгаа бол тэгвэл бас шалтгаанаа олох хэрэгтэй байна. Би одоо зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Би ингээ нэг амар карьер өгөхгүй, залим өгөхгүй ингээд хамт олон гоё яана ч гэдэг юм. Тэгэхээр би болохоор яг нэг тэгж нэг хүн хин нэгний хэлсэн зөвлөмжөөс илүү яг нэг өөрийнхөө тэр ихтгэл үнэмшилтээр шийдвэр гаргавал зүгээр юм болов. Тэр яг өөртөө л ярилцах хэрэгтэй байна. Би болохоор юу гэж боддог вэ? Яг зүгээр янз бүрийн бодож байгаа. Гэхдээ сүүлээд бас л нэг юмээс уншижсэн чинь хүн өдөрт өөртөө цаг гаргах хэрэгтэй гэдэг дээр бас ирнэ нэлээд анхаарч байгаа сүүлийн үед. Харин одоо ингээд тэр чинь уус тренд болчиход шүү дээ. Өөртөө цаг гаргана, өөрийгөө олно энэ төр. Тэгээд тэр чинь
Тэгэхээр бас хитрхи их туйлдаад байгаа юм шиг надад санагдаад байна. Би болохоор ингэж бодож байгаа. Одоо сүүлийн үед яаж байгаа гэхээр хүн нэг өдөрт нэг тодорхой хэдэн минут ямарсан алах хэрэгтэй юм. Яг нөгөө нэг фитнес центр гэдгээсээ гадна те фитнесээ хийж байгаа шүү дээ. Тэрнээс гадна заавал нэг хэдэн минут те 10-15 минут алах хэрэгтэй юм гэж бодоод байгаа. Тэгээд өөртөө бас нэг 5-10 минут ярилцах хэрэгтэй юм. Үгүй бол нэг өөрийнхөө тухай бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй болохоор бид нар чинь ингээл айгүй ингээл завгүй нэг мэтгэл өдөр өнгөрч штэ. Тэгээд тэр том өөрийнхөө тухай ерөөсөө бодож амжихгүй байгаа байхгүй. Тэгэл ажил бодоол үгүй бол нэг хүүхэд ингээд сургууль цэцэрлэг гадаа ингээл явахаараа зам дээр болохоор ингээл тий хажуугийн машин төвчрэл энэ төр гэл ерөөс ингээл янз бүрийн юм бодоол тэгэл өдөрт ингээл нөгөө сошиал гээл уцаа ингээл байраа сууж байна. Яг өөрийнхөө тухай бодохгүй байгаа. Өөрийнхөө тухай бодоод эхэлжүүл бодоол гэдэг юм шүү. Саяны өөрөө чи асуусан асуултанд бол хариулж байх гэж бодож байна. Тэгээд мэдээч хэрэг хүнд бол өөрчлөлт хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр өөрчлөлтгүй байгаад байгаа бол бас тэр чинь нөгөө талаараа судал байгаа. Тэгэхээр яг тэр ингээд нэг газараа байж байгаа ч юм уу үний үед тэгэхээр нэгдүгээрт нь өөрөөсөө асуугаасай. Яагаад байгаад байгаа юм. Үгүй бол яагаад өөрчлөхгүй байгаа юм. Хоёрдугаарт нь хэрэг өөрчлөгдөж байгаа бол би бол өөрчлөлт бол ямар ч үед хэрэгтэй л гэж. Тэгэхээр зөрөгтэй орчлоо. Окей. Тэрнээс чинь ингээд хүмүүс өөрчлөгдөж гин гэж бодоод өөрчлөгдөж байгаа бол яах юм бэ? Өөрөөсөө л асуугаа. Яа окей. Тэгээд нөгөө нэг бүх зүйлийнх нь үндэс нь буцаж өөр дээр ирдэг гэдэг шиг яг л тим нөгөө нэг төгсгөлөөр хоёул подкаст хийж байна. Яхахгүй гэхдээ нөгөө нэг нэлээд жоохон гүн гүнзгий хариултаар дуусгачлаа тий. Яг уу харин тийм ээ. Гэхдээ нөгөө би чинь өөрөө болохоор амар нэг төгсгөн биш те. Ингээл хүн болгон зөвлөгөө байлаа. Чи ингэх ёстой гэхээс илүү. Би бол нөгөө өөр төр боддог зүйлүүдээ хэлээд байна л да. Тэгээд тэр чинь яг би өөрөө ингээд бас төгс хийгээ явж байгаа биш. Ингээл өөр дээрээ за би энийг ингэх ёстой байна. Энийг ингэх ёстой байна гэж суралцаал явж байгаа. Хүн чинь нөгөө амьдралынхаа туршид суралцдаг гэдэг. Тэгэхээр өөртөө тохиолдсон тэр нэг ингээд зүйлүүдээсээ л ер нь бол ингүүл зүгээр юм болов гэсэн. Тийм зөв. Угаасаа нөгөө гол манай подкастны онцлог маань тэр байгаа шүү дээ. Зочноороо дамжуулж л одоо сонсож байгаа бүх хүмүүстэй л өөрх нь ажил амьдралын түүх гэдэг юм уу тий алдаа өнөөг нь хуваалцаад тэндээс ямар нэгэн байдлаар сонсож байгаа сонсогч нар маань ядаж нэг ганц зүйлэг ч юм уу тий өөртөө нагаад үлдээгээд аваасаа гэдэг ч юм уу эсвэл заавал наах чалбгүй тий зүгээр сонсоод за бас ийм түүх байдгийм байх тий ийм юм байдгийм байх гэд нэг юм сонсоод мэдээд өнгөрөөсөө тий ялангуяа яг ийм санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүсийн одоо үзэл бодол гэх юм уу тий ер нь л нөгөө нэг уриалга байгаа юу вэ гэхээр түрүүн ч гэсэн өөрх нь яриан дундаас гарсан дандаа л ингээд нөгөө санхүү ажилчин нэг юм тодорхой ачаал дарамт юм уу дедлайн ч гэдэг юм уу нэг юм юунд баригдаж тэ маш юм хурдтайгаар юуг нь аль нь чухлын эрсдэл нь аль нь өндрийн гэл ингээд маш их юм толгоогоо ажилуулдаг ажил хийдэг штэ. Тэгэхээр цагт өргөддөг тийм хурдтай ажиллах шаардлагатай болдог. Тэнгүүтээ хурдан цаг хугацаанд хязгаарлагдмал хугацаа шийдвэр гаргах шаардлагатай болдог. Тэгэхээр нөгөө нэг тим байдаг учраас нөгөө талдаа болохоор энэ подкастны онцлог нь зүгээр л ингээл чийлтэй зүгээр л ингээл ямар ч хамаагүй ингээл тиймэрхүү байдлаар хүмүүст хүрэхийг зорж байгаа болохоор тэндээс бас нөгөө нэг заал одоо тэгээд дааdsтай нөгөө нэг комеди үзчихэд энд чи ямар ч хэрэггүй юм байна. Хэрэгтэй юм юу ч онш насангүй гэдэг юугаа наах гэдэг байгаа ингээд яриад байгаа шүү дээ. Тэрдээ ер нь бол бас нүүцүүлээд ойлгосон ч болно. Заавал юм наагаад халбгүй гэсэн үг тийм шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээд хүний түүхийг сонсоод өнгөрөхөд дараад нь бас нэг юм бодол төрдөг тийм ер нь бол хоёулаа ч нөгөө сая төсөлгөө ярьсан шүү дээ. Төсөл дээр ч хоёулаа бас ингээд янз бүрийн сэдвээр ярилцсан шүү дээ. Тийм. Тэгээ тэрнээс их зүгээр ярилцах явцдаа ч гэсэн ингээд аюу олон зүйлээ ингээд сурч авч байгаа тийм. Сурч авч байгаа. Тэгээд яг гоо сонсогчд маань ингээд битэрийг те энэ шалт энийг юм байна. Лаг юм байна гэхээсээ илүү нөгөө тэр талаас нь хандвал зүгээр бах тийм. Тэр авах юм байвал аваад тэгээл харин тийм. Авах юм байхгүй бол одоо тэгээл таны сонголт гэх. Тийм. Тэгэхээр нөгөө нэг яг миний хувьд өөрөө хүнтэй зүгээр юм ярихдаа зүгээр юм яриад өнгөрөхгүй ингээд дараад нэг бодолтой ядаж ингээд үлддэг ч юм уу нэг юм ойлгоод ч юм уу ойлгохгүй л гэхэд бас ингэж харж болох юм бэ ч гэдэг юм уу те нэг юм хүнтэй ярилцсан дараа дандаа нэг тийм юм өөрөө ер нь аваад үлдчихдэг байхгүй юу чи ч удаа 10 хэд хүнтэй ярилцж байгаа гэхээр 10 хэдэн санаа те дор иж байгаа юм биш те юу байлмах уу тэгэл нэг хүн чинь нэгэн санаа өгөхгүй шүү дээ те одоо жишээлбэл амьдралыг харах өнцг нь ингээд асар өөр хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй ингээд бас подкаст хийж байгаа бас гол нөгөө нэг давуу тал ч юм уу те нөгөө талдаа өөртөө бол айгүй их юм нааж авч үлдээд байгаа шүү дээ. Би бол тэгэхээр сонсож байгаа хүмүүс бол бас тэрнээс ч их юм хүлээж авахыг үгүйсэхгүй те. Эсвэл магадгүй юу ч авахгүйсэн ч it's okay л гэж хэлгээд байхгүй.
Тийм шүү дээ. Хүмүүс нөгөө ингээд нэг зориг тавиад за энэ хоёр өнөдөр юу ярихын сонсчихъя гэж аав бол нэг юм үлээж явах. Зүгээр яг нь сонсчихъя доо тийм машин бэр явж байхдаа гэрээ цэвэрлж явахдаа ч гэдэг ингээд юмны хажуугаар тийм зориггүй сонсвол магадгүй тэгэл өнгөрөх байх. Тийм тийм. Окей. За тэгээ ямар ч амралтын өдрийнхөө бас нөгөө нэг түрүүнд гэр бүлийн үнэн ч гэсэндээ тий амралтын өдрийн өглөө мэдээж ирт гараад ингээд подкастэнд ордог гингүүчээс гайхаж хүлээж авсан. Тийм маа хүн чинь гайхсан. Амралтын өдөр яхаараа тэгээ жойлоо чинь 8 цаг тэгээд өглөө тий амралтын өдрөө 8 цаг өглөө 8 цаг. Тийм ч үү тий. Тэг гайхаад тийм үү. Эхнээд гисэн тийм үү. Сүүлд нь бол дэмжүүлж байсан л та. Тийм. Тэгэхээр бас яг ийм үнэтэй цаг гэсэн үг байхгүй юу? Ер нь бол хэн болгонд нэг цаг хугацааш үнэтэй болохоор энэ цагаа зориулаад тэгээд манай подкастыг сонсогчдод гоё яриа өрнүүлсэн гэж бодож байна. Тэгээд зочноор оролцсон юмжид ямар шиг баярлалаа. За тэгээд мэдээж сонсогчтой хандаж хэлэх үг нь бол нөгөө үндсэн санаа буюу зочноороо дамжуулаад би аль болох та бүхэн санхүү хийх хичээлээ. Тэгээд өөрсдийнхөө нөгөө хүлээж авах өнцгөр сайхан хүлээж авч тоглон сонсоорой гэж хэлмээрээ. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Баярлалаа.